Сайн байцгаана үзэгчдээ. Хэр подкастын эхний улирлын анхны дугаар хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн зочноор Хинтээ аймгийн Дадал сумын угал Монгол Улсын тод манлаа уяач Монголын морин спорт уяжтай холбооны тэргүүлэгч Батүрлийн Батүлзий ах маань хүрэлцэн ирлээ. Сайн байна уу та? Сайн байна. Сайхан хаваржаа сайхан байна. Сайхан хаварч байна. Сайхан. Холбооны ажил, морины уяаны ажил ихтэй байна уу? Одоо морины ажил бол маш ихтэй байна. Тэгээд энэ 4-5 сарын хооронд ногоонд гарахын өмнө мориндоо ер нь уяач нар гол ажиллаа хэмжүүлдэг. Ажил ихтэй л байна. Хүү том болцсон бас аваад тустай байна уу? Тий бас хүү. Ерөнхийд нь хүү ягаал би бол ерөнхийд нь бас чиглүүлээл гэж байна. Морин дээр ер нь оргил л байгаа. Тий оргил байгаа. Би хотоос тэгэл очиод. Та одоо ер нь морин уяад хэдэн жил болчихвоо? Морин уяад 90 оноос шүү. Үгүй 90 оноос л. 90 оноос хойш 94 онд анхны хайрыг авсан шүү дээ, тий. 90 оноос хойш гэрч маш олон жил. Хамгийн анх ер нь хотын төвийн хүүхэд яаж энэ хурдан морьтой холбогдох болов? Энэ морин дуртай болсон шалтгаан бол одоо би чинь өөрөө Улаанбаатарын Баян шуунд төрж өссөн хүн шүү дээ. Тэгээд нөгөө манай өвөө нэг морьтой байсан. Тэгээд нэг морины 8 хийдэг. Тэгэл байсигээл нэг морь 8-аад авчдаг. Тэгээд л тэрийг унж төгсаар угаал моринд дуртай болоо тэгэл. Одоо дээр үйт чинь машин дээр ховор нөгөө Монгол хүнд ч ерөөсөө нөгөө анх одоо хүнд хурдыг мэдрүүлсэн юм чинь морь байлаа шүү дээ. Морин дээр салхи татуулаад авах чинь юм уу явгаа явж исэн хүн чинь зүгээр жинхэнэ хурд гэдгийг мэдрээд хүүхэд насанд ч хамгийн хурдын юм морь л байлаа шүү дээ. Аз жаргалыг мэдрүүллээ шүү дээ. Ер нь тэгээ хүн төрлөختөнд ер нь хамгийн анх хурдыг мэдрүүлсэн юм. Би бол адуу гэж үзтiin. Тэгээ Баян хошууны хүүхэд. Тэгээ Баян хошууны хүүхэд байсан. Тэгээ морин дуртай болоод өвөө маань их морин дуртай. Тэгэл ингээл хурдан морины шинж адуу малын талаар их ярьж өгдөг. Тэгээ байж исэн нөгөө 1985 онд морин тойруулга Баян шуунд нүүжчихэд тэнд нөгөө сонгол морин спортын дугууланд ороод тэгэл ер нь морин тойруулгаар л олон жил явсан да. 80-ад онд Монголын нийгэм цагийн үед ажилгүйдлийн хамгийн бага түвшинтэй хүн болгоо ажилтай. Тийм нэг гоё үед л морин тойруулга танаа хажууд ирж та ойртож ажиллаа тий. Тэгээд морин тойруулгад 85 онд дугууланд орол. Тэгээд 88 онд цэрэгт яваад. Цэрэгт 2 жил болчоод 90 онд ирээд тэгээ морин тойруулгад буцаад бүр албан ёсны ажилд орсон. Тэр нь бол хөтөж тамирчин гээд. Тийм оронтон тэр орсон. Тухайн үеийн монголчуудын нийгэм морин тойруулгын үйл ажиллагаа тэр морин тойруулгатай харьцаж байгаа олон нийт ер нь ямарх байсан юм бэ? Морин тойруулгын үйл ажиллагаа чи ер нь тэгэл бас энэ өв соёлоо сурчлах тийм юм дээр бол их явж исэн шүү дээ. Одоо нэг сонгол морин спортын дугуулан хичээлж ийла. Тэгээд энэ албан газар энэ хотын сургуулийн хүүхдүүдэд морь унуулж исэн шүү дээ. Аяллаар өдрийн аял, цагийн аяллаар ингээд. Тэгээ та хөтчихийгээд дагуулах юм. Хөтчихийгээ тий. Тэгж явчихсан. Одоо бол хот гэхэр бүр ингээд холдчихлоо шүү дээ. Ялгаа жоохон гараад байна тий. Тэгээд морин тойруулгад байж байгаа сүүлд нь тэгэл адуучин болол уяач болол. Тэгээ би 31 нас хүртэл морин тойруулгатай л амьдралаа халавсан үнтэй. Анх бие дааж одоогор бол ингээл тусдаа гарч морь өгнө гэдэг. Морин тойруулгаас гараад хэний морийг аваад хэдэн онд юу н яаж байсан? Тэр юу н ямар байт юм бэ? Бүх үүрэг хариуцлага нуруунд дээр ирж байна л гэсэн үг шүү дээ. Тэгээ морин тойруулгын морь чин тэгэл би чи 96 оноос уйсал та. 2000 он хүртэл 5 жил нэр уйсан. Тэгээд морин тойруулгаас гараад энэ тэрвшгүй Монгол Улсын алдарт хувьяач Баяр мөнгөний тэрвш. Монгол Улсын манлай байж Бастын Сэдв хоёрын морийг уйсан. Тэгээд ар дээр нь
энэ Тодмонлоёч бэлэг Дэмбэрлэмарыг нэг жил уйссан. Тэгээд тэгсэн. энэ Монгол улсын Тодмонлоёч Хадваасангийн Батэрдны марыг уяад одоо хоёулахна 20 жил уйж байна. Батэрднахтай анх евэр нь яаж та хоёр нэг ингэж гал болж өдөө хүртэл хоёулаа одоо Тодмонлоо болтлоо. Эхлэл тавигдав. Тэр суурь нь Батэрдны ээж чинь болохтой зэрэг манай нөгөө сонгол морь спортын мастер. та дугуулангийнх нь нөгөө шавь хүүхднээс. Тэгээд одоо гавья тамирчин байдсан шүү дээ. Тэгээ дугуулангийнх нь Цэрмэгоо тий шавьаар ороод тэгээ Батэрдны чинь мэдэн шүү дээ. Багаас нь мэдэх байхгүй. Надаас дүгэлдээ. Тэгээд энэ ээжигээ тагаж очдөг байсан. Тэгээд 2006 оны намар над нөгөө гал байгуулж од гал гэж байгууллаа. Тэгээд Батэрдэн Содон цогох Тодмонлоёч Бадамжиногоо Монгол улсын алдарт туяач Буяндларгоо бид од гал гэж байгууллаа. Тэгээд мөрөж эхэлсэн. Одоо хүнтэйгээ ингээ хамтраад та уяач нь тэр хүн морь уйлж байгаа. Одоо бүгд ийм хамтралтай болцсон. Одоо бол анх та хоёр юу нь яаж тохирч байсан? Яаж зөв тохирч, яаж хамтрахаараа энэ олон жил нэг нэгэндээ ингэж итгэлцэж удаан ер нь байт юм бол. Одоо бол яг тэ энэ хүний морийг 2 жил уйлаа. Одоо ингээ болчлоо. Өөр боосоо солилцлоо ч гэх юм уу. Ийм яриа их болчлоо ш тий. Ер нь битэр шиг ийм олон жил мөр байсан бас би бол ховор байх л гэж боддгийг. Энэ жил 20 дахь жилээ болж байна. Тэгээд ер нь тэгэл эр улсуудын өөрсдийнх нь жудгал байдаг байх та энэ хэнийг хэлэрсэн. Би бол боосоо солиё гэж боддгоо. Одоо манай босс ч гэсэн одоо уяачаа солиё гэж боддгоо. Тэгэл эр улсуудын ерөөсөө итгэлцэл нөхрөл дээр л явагддаг болоо гэдэг шүү дээ. Жудаг дээр л явагддаг болоо гэж боддоо шүү дээ. Нэг доотлоо ярихгүй. Тий, хотлоо ярихгүй. Өмнө тод нэгэнтэй итгэдэг. Бас нэг эр хүний жудагтай холбоотой юм болоо л гэж боддоо. Та хоёр олон жил мөр уяад гар нийлэхдээ ер нь одоо голцоо битүү адуу нэх бас тэгж уус бүсэд төрүүлж харагдаа тодроогүй адуунуудыг дийлэх хуйлаа. Сүүлд халиу морийг авч тань дээр ирлээ тийм ээ. Тий, халиу мор улсад төрүүлсэн мөр. Яг хаа морьсэр морь ирсэн. Энэ Доронтой аймгийн Тодмонлоёч Батцэргийн нэг хязаалан төрүүлсэн хэрвээ ирсэн. Тэр ирээд бас дээр бүсэд төрүүлээд улсад эрлисттэй идэд төрүүлсэн. Тэгээд улсад төрүүлсэн түмэх халиу морь ирсэн. Тэгээд улсад нэг харигдаад их урдд нэг харигдсан. Ерөнхий нэг адууны ер нь харигдсан адууны ихэнх нь яг хаа авмал юм байсан ч нэг битүү дөхөн сум оронд ганц нэг тавхсан харигдаагүй энэ төрөл юм байсан. Тэгээ ер нь уйсан адууны бараг л нэг 50-60% шахуул дандаа голцсон унгаа адуу байх та. Халиу морь ирлээ усад төрүүлсэн морь. Дараа жил нь үнэхээр одоо амжилтаа баттах болов яах бол за уяачийн хувьд бол одоо шавьяасаа багшид очлоо. Илүү л одоо баг сайжраад халиу морь ер нь төрийн наадмын хідэн төрөө байгаа болгодог яриа морьныхны дунд яригдлаа л да. Гэтэл эзэн солигдоод улсын хаатанд төрүүлэх битгийл хасагдаад эхэллээ. Энэ одоо яг юу болсон юм бол халиу морь сэрвэнд үнэхээр ордгүй боловч гэдэг эргэлзээд хөнөглөл гараад эхэлсэн шүү дээ. Тий. Халиу морь 2 жил хасагдсан л та. Тэгээд эн чинь нөгөө морины нөгөө цикл бас нас нь явчихж байгаа болохоор бас тэр чинь 2 жилд яадаг хүч байсан юм лээ мэдэхгүй л тий. Тэгээд өнгөрсөн жил нэг мордод 10 жил. Сэрвэ нь бол яг тулсан сэрвэтэй. Тэгээд нөгөө зарим хэмжилтээр багта зарим хэмжилтээр хасагдчихад байдаг тийм л морь л та. Зү. Тэр чинь миллиметрээр хасах юм чинь тэр зогсолт нэг амьсгаа авалтаас л хасагдчих шүү дээ. Хэмжилт гэж ярьснаас энэ хэмжилт юу нь зөв юм уу? Амьд мал дээр одоо би энэ жингээсээ нэг 10 кг хайчхад нэг сантиметр намсах бах. Тэгээ морь чинь нэг уяанаас хамаарат нэг булчингийн юмас тэгэл тэр чинь юм куб үлдсэн мод биш. Зогсолтоос хамаарат хүртэл өөр байх болов. Энэ хэр юм бол. Энэ хэмжилт гэдэг чинь өөрөө нөгөө анх эрлиз одоо Монгол адуу хоёрыг
ялгахын тулд эхлээд эрлээ Монгол орны ялгаж үйлдвэрлэг байдлаар нь ялгаж уралдахад л ерөөсө дандаа 50-тай 25-тайнууд нь ингээд харагдаад болтгүй хэл хамтаа ялгаж чадахгүй. Тэгээ шиг нь хэрүүлтийн шиг зүгээр л энэ хэрүүлийг салгая. Тэгэл хэмжээд уралдчихъя. Тэгээ хэмжихэд бол ерөөсөө нэг 3 нэрлиз 2 нь Монгол юм уу? 3 нь Монгол 2 нь нэрлиз айрагдах байх гэсэн тооцоогоор ингээ ерөөсөө улсаа залхаад энэ хэрүүлээс залхаад хэмжилт гэдгийг анх гаргасан. Тэгсэн чинь бүр хэрэл хэмжлээ тий. Тэгсэн чинь тэр үедээ бол. Гэтэл өнөөгийн нөхцөл байдал дээр бол нөгөө ерөөсөө Монгол адуу улсын наадамд мордж байгаа тохиолдол алга шүү дээ. Бүгдээр адилхан 25 цөөхөн болчихлоо. Бүгдээрээ 50-т. Тэгээд 50-тай адууг яг адилхан 50-тай адууг одоо өндөр намаар нь ингэж ялгаж оролдох бол зөксгөл гэж боддог. Жижиг намаар нь ялгана гэдэг чинь юу? Сонгоолонч 50-д уралдаж байна. Тий, Монгол 50-д бас 50-д уралдаад байгаа шүү дээ. Яг орон нутгийн хувьд бол тийм болж чадаагүй байх л та. Одоо нэг тал нь Монгол тал нь нэрлэцэд бол оролдож байгаа. Олон нийтийн анхаарлын төвд байдаг хамгийн том дээд зэрэглэлийн уралдаан буюу одоо улсын наадам бүсүүд бүгд юм болчихсон. Одоо ер нь цаашд бид нар яавал энэ хэрүүл маргаангүй эсвэл одоо тэрний мар хасагдсан, энэний мар хасагдсан. Тэгэл нэг хэдэн биентэйгээ мууд сайнтдаг. Энэ зүйл ер нь тасрах юм болов ер нь. Энэ эрлиз одоо орж ирэл ер нь яг хүн болгоно л нөгөө хурдан адууны хойноос явж байгаа болохоор ингээл адуугаа сайжруулах гал энэ цэвэр цусны адуу оруул адуугаа эрлиз зүйлэл ингээл хүн болгон хурдны хойноос явсан л та. Тэгэл ингээл би ч гэсэн явсан. Тэгээ одоо энэ өнцгөөс харахтай зэрэг бас нэрээ эн чинь бас хитэрж байгаа юм биш үү? Сүүлдээ бүр Монгол цусгүй адууч бас уралдах юм болов. Бид нар чинь Монгол хүн байна бас нэг үндэсний өв соёл, үндэсний үзэл гэж байна. Нэгэнт одоо ингээ эрлизүүлээд сайн эрлизүүлсэн адуугаа ямар одоо үгүй хэлдэг шүү дээ. Энд чинь өчнөө хэдэн мянга эрлизүүлсэн чинь хүний хөрөнгө болохоор. Тэгэхээр бол одоо ямар гаргалгаа байна гэж бодоход бол ерөөсөө энэ импортыг хааж цэвэр азаргаа оруулж энийг оруулж ирэхэ болж энийг зогсооё. Тэгээ байгаа адууны яг ингээд олон жилийн хугацааны явцдаа ингээ Монгол адуунтаа уусаад цаг уур хүртэл ингээ шалгаад хүүлхийг нөхүүлээд ингээд зэгцэлж өгөх юм болов гэсэн тийм бодолтой байдаг л та. Тэгээ 10 жилээр хаачлаа тий. 10 жил урт уу богно. Энэ бол хугацаа тэгээ буцаа тавих юм бол хэрэг байхгүй шүү дээ. Энийг бол одоо тэр жигт зэрэхгүй баг. Тий, зэгцрэхгүй. Энийг тэр жигт нь ерөөсөө миний хувьд бол хорьсон тэрл гэж боддог. Тэгээ яг нэг одоо нэгэнт би бас энэ сайжруулсан халмөгцтэй Монгол адуугарал уралдана үз. Тэгээ яг өнөөгийн нөхцөл дээр бол ингээд тэртээ тэргүй Монгол адуу уралдахгүй болцсон үед бол ерөөсөө одоо адилхан 250-тай адууг өндөр намаар нь уралдах ерөөс ямар ч би бол шаардлагагүй гэж үздэг. Энэ сэрвэний өндөр би түрүүн ярьлаа шүү дээ. Анх гаргасан шалтгаан эрлиз Монгол хэрэг ялах гэж л гаргасан болохоос биш. Адилхан 50-тай 2 адууг эрлиз адууг өндөр намаар нь уралдах шаардлагагүй. Тэгтээ зэрэг бол би бол энэ хэрүүлийг ганц салах арга нь бол шүтлээд уралдах л. Зарим өдөөний улсууд бол ингээд хэрвээ ингээд шүтлээд уралдах юм бол одоо өндөр цустай 75-тай цэврүүд ноёлно гэсэн тийм яриа байдаг. За тэр бол адуу мэдэхгүй л усууд яриа. Гэтэл нөгөө сонгол анги гэдэг нэг төрөл биш шүү дээ одоо. Одоо нөгөө өндрүүд нь гэсэн үг. Өндрүүд нь уралдаг ангил. Тэгвэл зэрэг тэр өндөрт нь болохтой зэрэг нөгөө одоо тэр чинь нэг цэвэр мөрийг тоохгүй байгаа шүү дээ. Цэврүүд нь уралдж байгаа, 75 нь уралдж байгаа, өндөр цустайнууд бүгд уралдж байгаа. Тэгэхэд тэнд төрүүлж айрагдаад байгаа адуунуудыг харахтай зэрэг нөгөө өндөр цустай төрүүлж айрагдахгүй л шүү дээ. 50-тай л айрагдаж байна. Бүр нарийн ярих юм бол одоо энэ хэмжиж байгаа хэмжээнээсээ нэг 2 санжи өндөр адуун л төрүүлж байгаа. Тэгэхээр нөгөө өндөр цэвэр нь дийлэн нөгөө өндөр цустай дийлнэ гэсэн юм байхгүй байна. Ялангуяа дээд наснд бол дээд нас өндөр хувьтай адуу нөгөө ясан хүндрээд одоо улсын наадамд яг өнөөгийн байдлаар одоо ингээд эрлиз одоо уралдаад одоо 20 жил болоход 75-та дааг одоогийн байдлаар эрлиз сонгуул дааг нэгч дааг төрүүлэх үед.
шүү дээ. Дандаа 50-тай таах төрүүлсэн. Дааган тийм байх хэрэг тэгэл ер нь Тэгэхээр л ойлгомжтой. ойлгомжтой л шүү дээ. Яг хоо эрлиз дунд ангилд нэг 2 адуу төрүүлсэн байт. 75-тай. Дээд ангилд одоогоор улсын наадамд төрүүлэх байна. Тийм байна. Энэ бол яг бодит юу шүү. Дүгнэлт. Сонгол ангиллалгүй болоод ингээд ерөөхдөө уралтяа л гэж байна. Энэ уралдааны дүрм юм болохоос гадна импортыг урт хугацаагаар хаачих юм бол буцаад нэг ингээд зэгцрэх. Одоо энэ хар өнгөтэй ус байлэхэд дээр нь цэвэр усасгаад байвал ингээ өнгөн бүдгэрээ сааралжаад буцаад цэнгэг болох шиг л цаг хугацааны л асуудал цаг хугацааны одоо жишээ нь энэ нөгөө 50-60-аад оны үед чинь одоо энэ жаргалантын морин завууд адуу гэж байлаа, тойруулга адуу гэж байлаа. байсан. Тэгэл тэр чинь нөгөө нэмж цэвэр оруулаагүй учраас нөгөө эрлизүүд нь доошоо ууссаар угаал одоо бол мэддэхгүй тойруулга адуу ч юм бол Монгол адуу л болцсон баг шүү дээ. Тэр замаар л одоо ингээл гаднаас нэм цэвэр оруулахгүй бол энэ байгаан ингээл уусаал байгаль нь жижигрүүлээл хүүлээл тэгэл нэг сайхан тийм сайжруулсан Монгол адуу болох болов гэж би хардсан шүү дээ. Байгаль бол зэгцлэн л дээ яг таныг хүүлээд ингүүт жоох муухай ярьлаа гэж хэлж магадгүй. Гэтэ байгаль бол байгалийн шалгарал гэдэг үг. Энэ манай Монгол нүдэн дээр л тий. Тэгээ энэ Монголын энэ уур амьсгал чи хүнд шүү дээ. Өвлийг яад авдаг үлээ. Тэгээд энэ жаргалант энэ морин тойруулга адууг харж яхад бол өссөн үсээгүй л ерөөсөө энэ хатуу уур амьсгал байгалийн нөхцөл чи адууг жижигрүүлээл. Тэгэл ерөөсөө Монгол адуу болгоч идэм байл л дээ. Та одоо Төв морин спорт оюутны холбооны тэргүүлэгчээр ажиллаж байна. Өөрийн энэ саналаа уралдааны дүрмд ингэж оруулъя гэж санал бодлоо илэрхийлж байна. Би бол байнга илэрхүүлдэг. Тэгээ олонхын саналаар бол байнга ялгчдаг. Олонх болохоор ер нь цаашдаа сервэт яа л гэдэг. Тэ сервэт. Монголын морин спорт оюутны холбоо одоо 2 жилийн өмнө их хурлаа хийлээ л дээ. 7 дугаар их хурл хийсэн тийм ээ. Тий. 7 дугаар их хурлаар орон нутгийн холбоодын төлөөлөгчид, сумын холбоодын тэргүүдүүд төрийн ордны тэр их танхимд маш олон хүн цуглалаа. За тэр хүмүүсийн магадгүй 99% нь уралдааны дүрмээ батлах гэж ирсэн баг. Тэгс. Гэтэл тэнд нэг хариуцлагагүй байдал нь тэнд ирсэн сумынхаа 50-60% ч төлөөлж ирсэн унтчихсэн. Тэнд ирсэн аймгийнхаа 300-400% ч төлөөлж ирсэн шартаад байна гэд гараа явчихсан. Энэ байдлаасаа болоод уралдааны дүрмийг тэргүүлэгчд батлана гэдэгтээ бүгд мандат өргөцсөн. Тэгэхээр энэ дүрм одоо энэ жишээлбэл улсын их хурл доошоо салбар байгууллагууд гэж ярих юм бол тэгэхээр одоо бүр доороосоо зэгцлэх ёстой болсон юм байна. Бодлогын хүрээнд. Одоо бүхэл бүтэн сумын морин спорт оюутны холбоо тэр холбооны морины уралдааны бодлогыг тодорхойлж тэр олон хүмүүсийн итгэлийг тэгээд ирсэн хүн хурал дээр унтаад байна гэхээр бас л хэцүү юм. Тэгээд бид нар тэр хурлаар дүрмөө ярилцах чадаагүй те тийм ээ. Одоо тэрийг бол сайн унтсныг бол мэдэхгүй л юм. Ер нь бол орон нутгаас бол ерөнхийдөө бол юу ирж байгаа шүү дээ. Аймгийн холбооны дарга. Тэгээд сумдын тэргүүн ирж байгаа. Яг бас жинхэнэ нөгөө уяачаа төлөөлөө жинхэнэ уяач хүн бол их цөөхөр ирсэн. Тэгээ холбооны хурал юм болсон. За ингээд тэргүүлэгчд батлаад үргэлжлүүлээд бид нар одоо ямар ч сэрвээ уралдах, сэрвээ хэмжиж уралдах. Сэрвээгээр л уралдах гэсэн энийг холийг. Нөгөө түрүүн миний ярьдаг л болоод байгаа шүү дээ. Ерөөсө сэрвээ холжхоор л нөгөө нэг 75-тай цэврүүд дийлчих гэсэн юм айлгалт. Энэ уяачт тунд ит бий болцсон. Гэтэл тийм юм бол алгал байна л да. Энэ маргаан тэгээ 250-тай адууг одоо яг вэ нэг цаг хугацааны юунд нэг одоо нэг 4-5 жилийн дараа ч юм уу улсууд одоо боли гэдэг байр суурин дээр очих болов. Тэгээд энэ сэрвэ гэдэг чинь хэдхэн хүнд бас боломж олгоод шүү дээ. Шодрог бос байна шүү дээ. Чин тэгэл ахуул мөнгө өгөөл ерөөсө өндөрч байсан мордж идэг. Шодрог хүн хөрж үлддэг. Тэгээ нэг хэдхэн хүнд давуу байдал үүсгээд шүү дээ. Ард түмний наадам бүх олон нийтийн оролцоо багасаад байна. Хэдхэн хүн оролцож байна. Тэр хэдхэн оролцож байгаа хүндүүд ахаа хэдхэн хүнд давуу байдлыг үүсгээд. Харин тий. Та улсын наадам морь дагдаг уу? Дагдаг. Дагмаар байдаг уу? Дагмаар байдаг. Дагж байгаа үеч байна уу ер нь? Байна шүү дээ.
Аа. Одоо нэг цөөхөн хэдэн уяаш нар бол байнга дагж гин. Тэр бол тэгээд ерөөсөө давуу байдал үүсэж байгаа юм чи. Одоо жишээ нь ингээд би хүүхдээ мордуулаад явуулсан байхад тэр хүүхд чинь өөрийнхөө ухаанаар л уралж ирнэ. Ямар ч харилцаа. Гэтэл улсын наадмыг дагаал яг хажууд нь зэрэгцэж яваал тат 50 тактикийн уралдаан том хүний уяа чи мэдрэмжээр тактикийн уралдаан хийгээд тэгээ миний нэг дааг зургаалцсан. Тэгэхэд нэг дагж явсан улсууд машинтай дагж явсаар байгаа л дариулаад тавлуулцсан шийд. Аа. Спорт бол шудраг өрсөлдөөн. Ер нь шудраг өрсөлдөөнийг л би бол өсдөг. Аа. Тэгэхээр шудраг өрсөлдөж чадахгүй байна. Чадахгүй байна. За улсын наадмаар бол одоо ингээд ил тод хүмүүс олон нийтийн тэр Facebook групп одоо тэгэл хаасайг үл хэрүүл уралтай тэр морины комиссийн хашааны гадаа нэг зодоонуудынтэй л болдог болчихлоо. Мэргэжлийн холбоо энэ жил их өнгөрсөн онд их хурд уралдааны хийлээ. Мөн л ялгаа байсангүй. Төрийн оролцоогүй мэргэжлийн холбоо өөрсдөө бие дааж хийсэн уралдаан дээр мөн л хэрүүл мархам өсгөжлөө. Дүлгөөн халтар хасагдлаа. Бор соёл хасагдлаа. Нийтээр ард хүн морь мэдхгүй хүн зургийг нь хараад хамгийн жижиг соёлыг нь хасцсан байж тээ гэд. Ингээд л бас нэг талцал үүсээд эхэлсэн. Тэгсэн л дээ. Тэр хоёр ч олон хоёулын гэлвээ мэдтгэл адуу л да. Улсын наадмын өмнө тэр борыг 2-3 хэмжсэн. Тэгээд нөгөө гарахтаа бол зүгээр мордоод хэмжээ гаргачихж байгаа шүү дээ. Тэгээд давхад ирэхээр нөгөө өндөр болдгийг л сайн мэдсэнгүү. Тэгэхээр чинь ер нь хэмжих бол хэцүү байгаа шүү дээ. Нөгөө амьд амтэн чинь тэгэл амьсгаа авалтаасаа 1 мм болно. Тэгээд дөрвөн хөллөө цомцоогоо зогсвол өндөр болно. Сунаа зогсвол өндөр болно. Энтэр гэлээрс биеийн чангарахаараа өндөр болно. Улдахаараа бас өндөр болно гэдэг. Одоо ингээд төхөөрөмжн дотор ороод удаан зогсвол бас морь намхан болж чинь оронгуудаа өндөр байна гэл ингээд нөгөө амьд амтэн хэмжиж байгаа учраас бол энэ бол үнэхээр хэцүү юм бэл. Тэгээд бүр тийм наривчл миллиметрээр хэмжиж хэрч бүр хэцүү байгаа шүү дээ. Хэр подкастын ивент итгэгч 2016 оноос хойш Франц улсаас адууны дээд зэрэглийн нэмэлт хичээлийг оруулж ирж байгаа G&G International компани Dinawina Active 100 брэнд хамтран ажиллаж байна. Ивент итгэгч адууны дээд зэрэглийн хичээл Dinawina Active 100. Уралдаад ирэхээр нь хэмжинэ гэдэг ер нь хэр зөв бэ? Гэхдээ яг нөгөө одоо ингээд танил талаараа ингээд мордод шургаад гарцсан юмыг л илрүүлнэ гэж л хэмцээ. Тэгтэл нөгөө давхад ирсэн адуу чинь зарим нь өндөр болчихдээ юм шүү дээ. Миний бодлоор бол өөрөө өөрсдөө ажлыг бас үгүйсгээд байна гэж боддог. Энэ сервент ордог адууг мордуулаад уралдаад ирсний дараа хасна гэдэг чинь тэр адуу ямар их энерги ирч хүч одоо цаг үед бас морины уяа ямар болсон бэ? Жилд хэдхэн уралддаг. Тийм адууг хасчаар нэг талаар наадмаа маш муухай болгочихж байгаа. Хүмүүс ингээл баярлал тэндээс одоо ингээл шар үснэ босоод маш гоё мэдрэмжийг аваад байж итлөө тэрийг гасцсан гинэ. Тий, сервэт чи ерөөсөө л одоо Монгол адуул уралдуулах гэж сервэтэд байгаа шүү дээ. Уг нь бол. Тий, тэгтэл нөгөө зорилго нь бол гэтэл нөгөө зорилго нь одоо байхгүй болсон бүгдтэй болцсон. Харин яг ярих юм бол нөгөө муу дөлгөө алтарч 12.5-тай бараг Монгол шахуу юм шүү дээ. Ерөөсөө тэр үйлдвэрлэг байдал тэр хэлбэр хийц цусных нь хувь нэгтэй зэрэг ерөөсөө. Бараг Монгол хат. Тэгээ энэ цаг үед хамгийн тогтмол амжилтыг хүргэж байгаа. Тэгтэл нөгөө морд чинь голцоо 50-тай шин зэгийн морд байгаа шүү дээ. Тэгэл ингээ хасахтай зэрэг чинь тэгэхэр шударга юм гэж байна уу те. Энд чинь үндсэн сервэдэх зорилго нь л ерөөсөө Монголоор уралдуулах гэж сервэдэд байгаа шүү дээ. Тэрнээс адуул юм чи адуугаар тэгэл уралдана л үсттэй. Тэгээ одоо бол ерөөсөө бүгд 50 болцсон юм чи одоо ингэж энэ дэр намаар нь оролдох үнэхээр шаардлагагүй. Дүлгөөн их хурдад төрүүлж ирээд хасагдсны дараа олон нийтийн дунд талцал үүссэн. Үүний дараа ер нь бол одоо эзэд нь уяашд нь зөв арга замаар буюу спорт арбитрийн шүүхэд хандаад ингээ хэмжилт одоо юм аль бие усны бичиг цаастай хуулийн дагуу ажил явагдаж байгаа юм л. Энэ талаар та ер нь хэр мэдээлэлтэй байгаа? Тийм энэ сошиалс мэдээлэл аваад байна. Тэгэл эн чинь нөгөө адуу нь байгаа юм чинь тэгэл хэмжиж үзээл тэгэл багтсан багттайг үл гаргах шүү дээ. Өөр яах юм тэр чинь. Ягаад тэгэхээр хассан шалтгаан сервэн өндөрдөд багтахгүй гэдэг шалтгаанаар л хассан юм чи. Тэгээ адуу нь байгаа юм чи адууг нь хэмжиж үзээл. Та дүлгөөн халтрын уяач бол таны шав. Ирсний дараа тэр морийг унж төрүүлсэн хүүхэд хасгсны дараах тэр хүүхдийн харц царай төрхийг ер нь харав уу?
тэгэлгүй байх. Ер нь морой асуусан ямар л өөдтэй байх. Эзэн ч гэсэн хүүхдэн ч гэсэн тэгэл тэр одоо ард түмний валиашгийг хүртэл хараа үсттэй тий. Дүлгэн бол пентэй шүү дээ. Тий, дүлгэн бол пентэй. Би одоо дүлгэнтэй бол соёолонгоос нь хойш л ер нь ингээл саахалт цуг одоо миний шав идэг болохоор ингээл ойрхон явчих шүү дээ. Би тэгээ дүлгөнийг мэдэн шүү дээ. Багтдаг гэдэг. Уралж ирсэн морь хасахад хар тэр хүүхэд насны нэг хамгийн том гой дурсамжийг нь буцаага үгүй хийгээд хар бараан дурсамж болгож байгаа юм болов шүү дээ. Тий. Тэгээд ямар баярлалаа. Тэр хүүхэд их байна, эзэн хүний их байна тий. Ямар сайн байх вэ? Бор соёлын өвд эзэн солигдсон. Тий. Сураг байгаа шүү дээ. Эзэн солигдсон гэсэн. Хэрвээ багтдаггүй мөр байвал тэр хүн үүж худалж авах. Багтдаг болохоор аваад. Багтдаг болохоор л авчих шүү дээ. Би бол улсын наадмын өмнө ойрхон 2-3 хэмцсэн. Тэгэхэд бол багтчихил бас. Тэгээ их хурдаар хасагдсан. За их хурд уралдаа юм болсон. Үүний дараа бол одоо иймэрхүү процессуд бол явагдаж байгаа. За наадмын дараа бас нийтээр юу яригдж байна гэхээр улсын наадам зохион байгуулагддаг энэ хүүдэл удгийн замны асуудал яригдаад эхэллээ. Зам ерөөсө болохгүй байна. Одоо тэр ялангуяа тэр шүдлэнгийн төхөөрөмж дөнгөж иргээд тэр гүн жалганы уур идсэн ховлууд тэр морьтойгоо давхиж ороод унаад тэгэл нөгөө зургатаар шууд амжуулангууд хүүхэд нунцмаар орж ирэл. Тэр бол ерөөсө яг тийм асуудал бол. Тэр шүдлэнгийн тэр жалганд чинь болоод би нэг жил релиз дунд тэндээс хэрэгтэй байсан. Тэгээ сунгаан төрүүлээд байсан нэг үрээгээ тэнд унгаад 2 үрээгээ унгаад тэгээд нөгөө унсан морьныхоо хойноос хүүхдийнхөө хойноос хөөцөлж жагаад улсад төрөө юу амуу хүзүү юу гэсэн даага хүртэл асуулаад ингээд явж ирсэн л да. Тэгээд тэрлүү морой хүртэл өхүүлсэн осоо төртөл баг. Годрооч чунаад нугсан тасраад. Тэгээд тэр чи хүүхдийн дүүл яана. Тэр замыг бол ер нь сайн анзлах хэрэгтэй. Заавал тэр жалга гаргуул тавгүй. Тэр жалгыг ингээд бүгэлж ирж болно шүү дээ. Ямар тэр одоо тэр замаа яагаад. Одоо бид нэр хүүхдийн асуудал яриад байгаа шүү дээ. Хүүхдийн асуудал чинь одоо хамгийн хүүхдийг л ерөөсөө унахгүй эрүүл мэнд хүүхдийн аюулгүй байдал чинь зам нь сайхан болвол морин унахгүй бол хүүхэд унахгүй хүүхэд бэртэхгүй хүүхэд унахгүй шүү дээ. Тий. Тэгэхээр замын асуудал баг. Тэгээ одоо манай энэ хөдлөө удгийн зам чинь өөр морь идсэн тэгээ шороо тоос ихтэй ингэдэг байхгүй. Морь ингээд олон морь эргээд явахтай зэрэг чи нэрээс ар нь юу ч харагдахгүй өстой жинхэнэ улаан шороон дотор л аюултай нөхцөлд яваа шүү дээ. Тэгэнгүүт хүүхэд нөгөө шороноос гарахын тулд хажуушээ ингээд салхиныхаа дээдлэр ингээд хажуушээ хүн дээрээд ингээд аялаад идэх байхгүй. Тэгжиж морой явуулах гад дуртахаа харах гэд. Тэгэнгүүт нөгөө хажуутлын соддаг шуудуу нөх юмд морин годрооч чунаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр замыг бол нэг 2 метрээр биш. Илүү өргөн хүрээгээр харж ингэж яаж ойр хавьд нь юу байна те. Уул нь болдог бол усалж өрж өгөх хэрэгтэй шүү дээ. Гантай жил бол. Улсын наадам шүү. Тэ улсын наадам. Манай уянч нар дундаас сайн дураараа энэ замыг чинь засаад өгөө. Энэ зам болохгүй байна гэжсэн тохиолдол байд юм бэл шүү. Тий. Нөгөө шарвын мөнгөн шагаа энэ нөгөө түрүүний ярьдаг шүтлэнгийн яригдаг наатлын жалгыг би бүглээдгийг санал тавьж ирсэн л гэдэг юм бэл. Тэгэхээр улс ядаж хувь хүмүүс нь уянч нь өөрсдөө хийхээр хийлэгдэггүй. Одоо энэ хүүхдийн төлөө уянч нар яаж анхаарч байна? Яаж энэ хүүхдийг хүндэлж, өөрийн хүүхдийг хайрлаж, өөрийн хүүхдээ ч одоо морио унуулж, тэр хүүхэд морь унж уралдах замыг чулуугийн түүгээ явж шít. Тэрийг бас олон нийт мэдэхгүй байх шít. Гэтэл улсын наадмын зам нь ийм баг. Зөвхөн мориндоо ажил хийдэг замаа. Одоо бид нар моринд ажил хийдэг сунгондог замаа ерөөсөө хогийн түүгээл чулуугийн түүгээл нөхсөдгийн бөглөөл янзын замаар таггуулж байгаа шүү дээ. Тэгтэл яг нөгөө наадам зохион байгуулж байгаа газрын замууд бол хангалттай шүү дээ. Тэрийн зохион байгуулалтын тал тариул энэ үл яалч шүүмжлэх бас дээрэс нь хөндөх ёстой сэдв бол зам болчиход байна. Одоо ерөөсөө тэр хүүхдийн асуудал яригдж байгаа чинь ерөөсөө зам дээр л яаж байгаа шүү дээ. Бид нар 10 гаруй жилийн өмнө 4,000 морийг уралдуулахдаа 4 төхөөрөмжнөөс эргүүлж эрсдлийг төвшинг бүр бууруулж тэг төвшин даваач чадсан шүү дээ. Одоо морины тоо ихсвэл бид нар магадгүй 2 төхөөрөмжнөөс ч юм уу эргүүлвэл яах вэ? Уралдааны хувьд зөрүү гарах уу?
Эрсдлийн хувьд л төвшинг бууруулах. Гарахгүй Гарахгүй юу? гарахгүй. Уг нь тэгж бас болно. Тий болно. Тий 4,000 мар ичнэ л олон төхөөрөмжийн ус гаргацсан шүү дээ. Тэгээ болж байгаа. Болцсон практик байхгүй. Ингэж болдсон шүү гэдэг. Тэгэхээр би яг зарим наад ер нь бол яг төхөөрөмжинд нөгөө ингээд заримдаа 2 игнэ 3 игнэ болоод байгаа шүү дээ. Тэгэхгүй ингээ бүгдийн сайхан нэг игнэ болгоод гаргахаар тийм өргөн төхөөрөмж яаж болно л та. Төхөөрөмжн дээр олон морь овоорохоор бас нөгөө эрсдлийн түвшин нэмэгдээд байгаа. Эрсдлийн нэ. Хэрвээ урдлын морь ингээд хүүхэд ингээд нэг ингэр ингээд татагдаад ингээд шийдэгчихэд байгаа байхгүй. Тий, сугараа үлдчих. Тий. Тэр яг зөвхөн морь шахалцаар байгаа. Хөлийн өргөж. Тий, төхөөрөмжнөөс нөгөө хөдөлгөөн морь бас гараад ирдэг. Тэгээ тэнд нөгөө баярлаад ингээд наадам үзэж байгаа морь мэдэхгүй ч одоо Монгол хүн ингээ үзэгчээл нэг хүүхдгөө мороор тахаар эвимэндээ зайлвал морь нь яач хүүхд нь яач гэдэг бас нэг ингээд баярлах байгаа баяр наадмын өөр нэг сэтгэл зовних зүйлийг давхар оруулаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр зохион байгуулалтын хувьд бол эдгээр зүйлсүүл ялчгүй яригдах яригдахаас гадна бүр ажил хэрэг болгох хэрэгтэй гэж бодоод байгаа юм л да. Таны санал бол нэг байна. Нэг байна. Тий. За хүүхдийн эрх гээд одоо ярьж байна. Энэ хэдэн жилийн хугацаанд уяш нарын хүүхдтэй хандлага, урамшуулал энэ бүх зүйл өөрчлөгдсөн баха тий. Өөрчлөгдсөн. Хүүхдийн байгууллага бол нэг талаараа бол сайжсэн. Одоо сунгаан дээр морины ажил хийхэд бүгд өмсгөлтэй. Одоо ингээд хатаацтай, тий, касктай тий. Тийм болсон байл шүү. Одоо ингээд моринд ажил хийхэд бол ерөөсө байнга л яг нөгөө хамгаалтын малгай, өвдөгч, тохоовч, чэживчтэй яаж шүү дээ. Дээхэн үедээ бол ерөөсө улсын наадам болгоход ерөөсө хүүхдийн бүртгэж явдггүй тэгэл морийг бүртгэж яваал тэгэл энэ түүхэд явж чи өнгө хүүхд шүү дээ унчих гээл ингээл онуулаад урлчихсан шүү дээ. Тэр үедээ харьцуу шиг бас л. Гэхдээ энэ төвшөнд хүрэх гэж бас цаг хугацаа зарцуулагдчихсан шүү тий. Тэгсэн. Өвдөгчөө марцчлаа тий. Каск нь хаана байна? Каск нь хаана байна? Одоо бол тэр бүх нэрслийг бол энэ хамаагүй багасгасан л та. Тэгсэн. Тэгэхээр энэ тал дээр бол бас энэ одоо дээхэн үед бол мор сайн онцраагүй хүүхд энэ төр тавьдаг гэсэн бол одоо бол тийм биш боллоо шүү дээ. Нөгөө хүүхд нь хүртэл нөгөө байнга мор унаад тахтай зэрэг нөгөө чадвар нь өндөрсөд бас морноос бол унцгааргүй боллоо шүү дээ. Яг мэрэгжлийн тамирч шиг бэлтгэлтэй байгаа шүү дээ. Морь нь өөрөө л нөгөө бүдэрч өрөөд нөгөө замын муугаас морь нь бүдэрч өрөөд морь нь өөрөө унжил яхаас биш. Зүгээр тохиж байгаа морноос уураад унцдаг хүүхд гэж байхгүй боллоо. Одоо манай энэ хүүхдүүд одоо нэг төрийн түвшээд гарч ирэл хүүхдийн эрх гэж ярьж байна. Зөвхөн морины уралдаанчил хүүхдийн эрхийн төлөө яваад байгаа шиг. Бусад хүүхдүүд нэг хамаагүй. Гэхдээ тэр одоо нийгмийн янз бүрийн салбарт одоо эрсдэлд орж байгаа хүүхдүүдийг хамгаалдаг юм аа. За зөвхөн би морин дээр гарч ирнэ гэж байгаа бол бүгдийг хамгаалмаар байна. Тий, улс төр яваад хүүхдүүдээ бас хамгаалмаар байна. Тий, чи улс төр яваад байгаа юм л да. Тэгж ингээл захиалгатай юм шиг. Тий, захиалгатай. Энэ гадны бас бодлого байдаг байх л та. Тэгээд энэ чинь энэ одоо нэг хэсэг дэлхийн нийт даяаршил ярьж нэг жаал явуулаа. Тэгээд даяаршил бол бүтэхгүй юм байна ерөөс. Энэ ондоошил байх хэрэгтэй юм байна. Ондоошил гэдэг нь ерөөсөө тэр тухайн улс орны үндэстний өв соёл орол ондоошж шít. Тэгэхээр манайх бол юугээрээ ондоошдгийг гэхээр энэ адуутай харьцах соёл 93 наадам байна. Нүүдэлчин ахуугаараа л ондоош шít. Тэгвэл зэрэг энээс нь ингээд салгаад ахаар чинь одоо бас бол салах гэдэг ийм бодлого яваад хахаар бас гадны бодлогоч байдаг юм болоо гэж боддоо шít. Энэ чинь өв соёл энэ нутаг ус эднэрээр бахарахгүй бол одоо тэгээд энэ улс оршин тогтноход бол хэцүү шít. Тийм. Тэгээ энэ соёл руу дайраад ингээд. Одоо Google дээр үзээрэй үзэгчд маа. Дэлхийд адууны соёлоор тэргүүлэгч улс. Нэгт Монгол баг. Хоёрт Араб, гуравт Англи. Яага Монгол энэ гуравт нэг л адилхан зүйл байгаа. Хоёр адилхан зүйл байгаа. Бүгд уралдаантай. Бүгд морь дагсан эдийн засагтай. 8-тай, үржүүлэгтэй. Нэг зүйлээр Монгол нэгт орж ийн гинэ. Яагаад гэсэн чинь адуу дагсан ондоо соёлтой. Өв соёлтой. Соёлын ялгаагаараа манайх нэгт орчихсон. Тэгээ энэ соёл одоо алдагдаад эхэлчихсэн. Яагаад гэвэл хүний нөөцөөрөө алдагдсан, цаг хугацаагаар алдагдсан. 2019 оноос хойш хавар морь уралдаагүй.
5 сараас хойш уралддаг болсон. Ингэснээрээ бид маш олон одоо уралдаанч хүүхдүүд өөрсдийнхөө бэлдсэн туслах уяачид өөрсдийнхөө уяаны эрдмийг заа сургасан залуучуудаа өөр Монгол руу алтчихсан. Танд санал ирж ирсэн үү? Үгүй ээ. Энэ 5 сард уралдах чинь нөгөө юу байдаг вэ? Бүр риск ихтэй байдаг. Аа. Одоо нөгөө шороо тоосчлт ихтэй Монгол орн чинь хуурай тэгээд зам нь харагдахгүй. Ер нь их зохимжгүй тэгээ адууны үе суларцсан үе байдаг. Ер нь нэг 2 сарын 15-наас 3 сарын 1-ний хооронд бол нөгөө шавхаа гараагүй цастайгаа зам сайхан энэ үед бол нэг уралдчихад бүр харин ямар ч одоо аюулгүй талаас авааргүй цаг үе байхгүй. Аа. Одоо танаас биш. 4-5 сарын шороо босцсон үед бол уралдах ямар ч зохимжгүй л дээ. Адууны хувьч тэр. Тэ адууны хувьч тэр аюулгүй хувьч тэр эрсдэлтэй тийм ээ. 2-3 сард ингээ уралдах гэхээр одоо энэ сайтууд зарим одоо сэтгүүлч нар зарим улс төрчид хүүхэд хөлддөг, гар хуруу хөлддөг гэл бичээд эхэлдэг л дээ. Яг бодит байдал дээр та одоо энэ 20-30 жил яг морь дагаж байгаа тэрэн жилүүдийн ихэнх жилүүдэд нь та ер нь өвөл хавар уралдсан юм шүү дээ. Тий. Тэгэхээр яг бодит байдал дээр ямар вэ? Бодит байдал дээр бол тэгээд нэг тийм хөлдөөд байгаа юм бол гайгүй шүү дээ. Тэгээд яг одоо хүүхдийн төлөө байгуулахын тэр хувцсыг ягаал бэлийг нь ягаал тэгээ бас эн чин заавал хүүтэнд уралдах алуугүй шүү дээ. Одоо хасах 30-д бол уралдах хэцүү шүү дээ. Говь руу уралт. Тий, говь руу уралт. Нэг 10 хэдэн градусын заагаад яг ер нь бол өмнө нас 30 градусын хүүтэнд бол бас уралж ирсэн тохиолдол байсан юм аа. Одоо дэмжин гар хвшлгүүдийг үзэхэд тэр бас тий бол хөндлөл байсан. Тэглээгээд бас янз бүрийн асуудал гараагүй л баг. Яг нүүр ам нь жоохон хайрагдсан байж магадгүй. Тэрнээс биш. Заавал тийм хүүтэнд тааруулж уралдах алуугүй шүү дээ. Тэр градусын заагаад тэр говь руу чиний хэлдгээр сайхан говь руу чинь нэг 10 марвтай л гоцтой. Тэрэнд бол уралдахад тэрс ямар ч асуудалгүй шүү дээ. Аялал жуулчлалаа ботсон ч тэр гоё бүр ингээ ивент болгоод энэ өв соёлоо бас гоё сурчлуул гоё л байна. Одоо энэ дэлхийд дээр морь уралддаг орн бол олон байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Ганцхан энэ Монгол чинь юугаар ондоошдггүй нөгөө хүүхдээр онолж уралддаг л онцлог байхгүй. Тэрнээс холын зай уралдаан зөндөл. Тэрнээс холын зай уралдаан зөндөл дандаа том улсад уралддаг. Одоо бид нар ингээл энэ уралдааныг зохион байгууллаа. За та ингээ болох юм байна. Хүүхдийн хамгаалалтын хувьд ингэдэм байна. Өв соёлоо ботсон ч тэргээ. Одоо ер нь зарим төрлийн түвшээдүүд одоо нийгмийн бодлогын хүрээнд ч тэр буцаага сэргээе гэдэг нэг хэсэг яригдлаа. Ингээ сэргээгингүүт бүгд энэ тэнд одоо ингээл хамаал бооцоод уралдаа хийгээл энд ч нэг одоо кап гэж хийгээл тэгээд нэг хувь хүн очиж бас зохион байгуулаад тэгэл нөгөөх нь одоо нэг зохион байгуулалтаа алдаа гараал эндээс болоод бас нэрсэл нэмэгдчихдэг байхгүй. Тий, тэгэхээр энэ хамаагүй уралдааныг бол зохион байгуул юу зохицуулж болно шүү дээ. Одоо жишээ нь тэр хүн наадам зохион байгуулж байгаа хүн янз бүрийн одоо юм гарвал тэрийг хариуцдаг болохоор хүн чинь бас хариуцлагатай болно. Хариуцлагын чангатгаад өгчтэй зэрэг тэр хүн чинь бас хамаагүй замаа хүртэл үздэг болно. Тэр одоо зохион байгуулж байгаа улсууд нь хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй өстой чиний хэлдгээр нэг хамаагүй жалга нэг уралдаад байвал бас тэр дэс чинь олон авар нэгэнд ихчээр заавал. Тий. Бас л энэ тэгтэл гарна шүү дээ. Монголын энэ өргөн уудам нутагт ихэнх нь одоо суурин руу шилжчихсэн. Нэг уулын жалганд очиод 10 мөр цоглоо уралдахад мэдхгүй уралж байгаа тохиолдол байгаа шүү дээ. За амьдрал нөгөө хэрэгжихгүй хууль гарцсан учраас тэгээ эн чинь бол зөрчигдөөл яваад байгаа шүү дээ. Энийг бол яах ч аргагүй. Тэгээд энэ өвөл хавар уралдахгүй бол энэ одоо энэ Монголын нэг энэ малчин хүн гэж ховор боллоо шүү дээ. Энэ залуучууд бүгд дотроо ороод ирсэн. Энэ Улаанбаатарын төгжээ гэж юм үсгэл байж шүү дээ. Нутаагийн чинь үсгэл байж шүү дээ. Эдний чинь гол шалтгаан нь ерөөсө хөдөө баярлах шалтгаан мал ихээсээ илүү мориор л энэ залуучууд ч хөдөө амьдарч байгаа шүү дээ. Ерөөсө нөгөө Монгол хүний генд нь мориор уралдуулах, малаа маллах, дээр нь хамгийн гол нь мориор уралдуулах хоббитэй. Тэгээд тэрүүгээрэл энэ хөдөө орон нутагт
энэ малчд бол ерөөсөө малчин залуучууд л тогтчих шүү дээ. Тэгээд энэ нөгөө уралдааны байхгүй болгочихтой зэрэг ерөөсөө бүгд л хот руу л орж ирж суран газар л бараад шүү дээ. Бас уралдааны дүрм илүү одоо сайжирчих юм бол хөдөө байгаа хүмүүст бас жоон таатай нөхцөл үүсэх гэдэг л да. Одоо морь уухийн тулд тэнд одоо цалингүй яг хэдэн малаа малж байгаа. Заавал нэг 50 адуутай болох болчиход байна. За нэг адуу оллоо гэхэд тэр адууны зардал өнтөрсөж байна. Энэ дүрмний нэг авах юм байгаа нь энэ дүрм батлагдсанараа энэ 5-6 жилийн хугацаанд хурдан морины салбарын эдийн засгийн түвшин маш хурцтай хөгжсөн. Дагсан жижиг дунд бизнесүүд бий болж эхэлсэн. Ийм ханган нийлүүлэлт, малын эмчийн ажил, малын эмчийн одоо хүний нөөцийн эрэлт хэрэгцээ ингээд нэмэгдээд олон салбарыг бас хажуудаа ингээд дагуулаа хөгжүүлсэн л дээ. Тий, энэ ч олон ба шүү дээ, тий. Эмтрэ, өвс байна, тэр өвсөй чинь ирдэг жолооч байна, тий. Тэгэл тэр нэмнээ ойж байна, имэйл хазаар ойж байна, хазаар ногт тэгэл ингээл чинь зах зээлийн том салбарын өгдөд байгаа байхгүй энэ чинь. Олон хүн ажлын байраар хангагдж байна. Одоо зөвхөн тэр нэмнэг ойж амьдралаас олгуулдаг хүн ба зөндөө байна. Тий, нэмнээ ойж байна, хазаар зангидж байна. Тэгэл тэр тохом хийж байна гэл ингээл ерөөс. Тэгэл энэ эмтрэний борлуулалт байна тий. Эний чинь энэ морины чинь салбарыг дагсан олон юм яа ш. Эдийн засгийн хувьд бол нэг том нөлөө үзүүлэх салбар болчиход байгаа шүү. Уяач хүн хаашаач морио ачаад наатах дандаа мөнгө хөдлөгдөх. Тэгээ мөнгө хөдөлж түлшээ хийдэг. Өвсөө зайлтай юм. Тэр айлын дэлгүүрт орно. Эсвэл тэр очсон газар буудал байрлал. Дандаа хөрөнгө оруулалт. Тэгээ тэр уралдааныг дагаад тэгээд хүүхдүүдэд дагуулсан хуушурыг очно гэл тий. Тэгээд нэг хэдэн жил бол энэ уяачныг харлуулах юм их явлаа л та. Тэгэл уяач гэхээр л ерөөсөө нэг хүүхдээ амнасаар тоглосон баячууд гэсэн. Гэтэл яг уйж байгаа улсуудын маас нь юу вэ? Баячууд байна уу? Малчин ардууд байна уу? Хөр малчин ардууд. Морин тав битэй улсууд л баг шүү дээ. Тэгээд нийтэд нь ингээ харлуулаа хийчихлээ шүү дээ. Уяач тэгэхээр л муусаа баячууд хүний амаар тоглосон. 100 гаргасан улсууд гэж нэгэд муухагаар харуулж шүү дээ. Гэтэл начир дээр энэ хүмүүс юу хийгээд тий. Улс оронд юу бүтээж байгаа гэдгийг харахгүй байна л. Харахгүй. Юу бүтээж байгаа гэдгийг бас харуулах сувг баймаар. Энэ хүн энэ морь гэдэг зүйлээр л амьдралаа хөглж, энд дурлаж, энээс мэдрэмж авч бүхэл бүтэн насаа зориулаа ингээд явж байхад тэрийг нь бас хүндэтгэх хэрэгтэй. Хүний эрхийн үднэс. Одоо энэ суурин амьдрал одоо энэ суурин иргэшилчин хүнийг бол одоо өв соёл амьдрал ах одоо өв соёлоос нь холдуулт юм байна. Одоо ингээд энэ яг энэ хотод ингээд байшин төрсөн хүүхэд бол бас яг аав ээжигээ хайрлах бол өөрийгөө хайрлах бол бусдыг бол хайрлах сэтгэл төрдөг юм болоо гэж боддог. Хөдөө төрж өссөн хүн чинь нутаг усаа ах мод үе адуу малаа ингээд эх орноо хайрлах сэтгэл тэндээс үүсдэг юм болоо гэж боддог. Амьтныг хайрлах сэтгэхүй. Тий. Өрөвдөх нэр сэтгэл. Тэгээ эн чинь сайхан нутаг усаа хараад тэргээрээ бахархаад эх орноо хайрлах тийм сэтгэхүй сууд юм болоо гэж боддог. Тэгээд энэ өв соёлын талаар бол одоо энэ Монгол ах уу энэ өв соёл нүүдэлчдийн соёлоо авч үлдэхийн тулд энэ нь бол одоо ерөнхий боловсролын сургуулиар бол хичээл орох хэрэгтэй гэж байна. Монгол хэл уран зохиол гэдэг шиг өв соёлын цаг гэж тэрийг энэ хотод төрсэн хүүхдүүд ядаж мэддэг байх хэрэгтэй шүү дээ. Өөрсдөө биеэрээ үзээгүй ч гэсэн бас нэг ойлголт авч шүү дээ. Манай Монголын чинь одоо монгол хүний чинь үндсэн бахарх юм одоо өв соёл чи ерөөсөө энэ юм биш. Тэрийн 3 наадам юм байна. Монгол хүний үндсэн юу нь бол ах нь бол ерөөсөө нүүдэлчин, малчин ард түмэн юм байна гэдгээ өөрөө мэддэг байх хэрэгтэй. Яг зөв. Наа чи бол гой санал шүү. Яагаад гэвэл хүн болгон малчны гэрт төрөхгүй. Хүн хинний гэр бүлд хаана төрхөө мэдэхгүй шүү дээ. Сонгохгүй. Тэгэхээр одоо ингээ монголч одоо хотод нэг сая 500 гаруй хүмүүс хичнээн сая одоо орон сууцнд төрж өсөж байгаа хүүхдүүд байна. Энэ ахуйгаа мэдэхгүй шүү дээ. Ахуйгаа мэдэхгүй. Тэнд хөдөө өсөж байгаа хүүхэд өдийд одоо ингээд мал төллөөд ишиг хургатайгаа тоглоод
амт амттай харьцаад өссөн орчны ялгаа гарч байгаа. Ялгаа нь гараад ингээд хөдөө хотороо хуваагдаад их муухай санагддаг. Гэхдээ хөдөө нь хотыгоо ойлгодог. Хот нь хөдөөгөө ойлгодог юм болохын тулд тэр соёлын ойлголтуудыг өгөх хэрэгтэй. Өв соёлын хичээл ороход маш амархан. Яг гэвэл бүгд Монголд байгаа болохоор одоо энийг хөхүүр гэдэг шүүхэд хөхүүрээ авчраад харуулж штэ. Хаа хайсан тэр гадаад байгаа юм биш штэ. Тэгэхээр энэ үл маш сонирхолтой хичээл болно. Дээрээс нь хүүхдүүдийн өв соёлтой хайртай болно. Дээрээс нь энийг бид нэр харуулж гой сайхныг мэдрүүлснээр тэр ангид суугаа 30 хүүхэд 30-уулаад оруулдаг юм гэхэд магадгүй 5 6 нь өөрийнхөө тэрний төлөө өөрийнхөө амьдралыг зориг болгодог ч юм уу. Одоо Physical Asia гэх шоу үзлээ. Орхон баяр үндэсний бүх гарч ирээд дэлхийн нийтэд үндэсний бүхийг сурчлаа шүү. Харин дэглэсэн салон. Тэнгүүд бүгд монголчууд гэл. Гэтэл Энэ дотроо ийм гоё юм байгаад тахт энийг хааж бохол байждаг. Харин. За эдийн засгийн хувьд, дүрмийн хувьд бидний ийм байгаа. Хүүхдийн эрхийн тал дээр бол манай ууш нар яг цаг дээр бол маш хүндэтгэлтэй ханддаг. Хүүхдийн байгуулагч би сайн ажилласан гэж боддог. Гэхдээ уяач хүүхдийн байгууллагын бас нэг харилцаа холбоо жоохон хөндөй тийм ээ. Уяач нарт бол хүүхдүүдэд жоохон тийм хандлагын хувьд тийм ширүүн байдаг санагддаг. Хүүхдийг нэгжж байгаа тэр улсын надан морь мордуулахын өмнө хэрэгтэн ч явах юм шиг. Энэ хандлага бас жоохон эвгүй тийм ээ. Мэдээж уяач нар тэр дүрм журам одоо гаргацсан тэр цаасан дээр бичсэн юм дагаж мөрдөж байгаа шүү дээ. Станц явуулдаг. Энийг яа гэм бол. Станцжуулан болохгүй ч юм байхгүй юм байна шүү дээ. Тэр хүүхдээ тэгж яв одоо болгоомжлох талаас нь л хэлнэ шүү дээ. Тэгж яваараа, замаа харж яваараа, нүгш удууя, морины ард бити яв, зайтай яв, урдлыг ч морь өдөрч он тэргэл. Тэгээ станц чинь яг нэг ил гарч ирээд сүүлийн нэг 5 км-т л ажиллах байх. Цаана бол ажиллахгүй шүү дээ. Цагааталтай байна. За бүгдийг дагуулад одоо нэгдсэн журмаар яадаг юм хэрэг ядаж станцтай явуулчих юм бол болохгүй бол татчихаач гэдэг. Тий, болохгүй бол татчихаач тий. Бас эрсдлийг л багасгах. Эрсдлийг багасгах арга тий. Тий. За одоо бидний энэ хурдан морины уралдаан эртээр үеэсээ одоо тэр манжийн даралт байхтаач 8 хийгддэг. Хошуу наадмынхаа түрүү морийг жилийн өмнөөс судалж хааж 8 хийдэг. Алт мөнгөний юмбүүгээ барьдаг, хадаг сүдэг. Ийм уламжлалтай. Гэтэл монголчуудыг хурдан морины уралдааны 8-ны өв соёлыг мөнгө угаалт гэж төрийн түвшээд олон нийтэд төрийн ордноос зарлалаа. Та өөрөө яг энэ морь дагаж өөрийн амьдралаа бий дааж авч явдаг, адуу үржүүлдэг малчин уяач хүний хувьд энэ дээр ямар хариулт өгмөр санагдсан тухай үед. Одоо мөнгө угаалт гэж одоо юу аах вэ тий? Тухай яг болцоотой улсууд бас л энэ нэг өв соёлынхоо бас Монгол хүний хувьд бас нэг адуу хөдөлж явал уралд болчихчих шүү дээ. Тэрний буруу бол байхгүй шүү дээ. Тэр чинь бас л энэ өв соёлоо хамгаалж байгаа хэлбэр шүү дээ. Тэр малчин хүнд хөрөнгө оруулж байгаа. Тэр хөрөнгө оруулж байгаа малчин хүнд хөрөнгө оруулж юм тий. Тэрний буруу гэж байхгүй шүү дээ. Энэ ер нь бол Монголыг бол мориноос нь буулгах гэж манжууд 200 гаруй жил, Оросууд 70 жил ингээд 300 жил ер нь мориноос нь буулгах гээд чадаагүй л байт юм бэл. Гэтэл одоо нэг манай зарим нь улс төрч чинь монголчуудыг одоо энэ үед бас мориноос нь буулгачих санаатай байх шүү дээ. Хуулинд ор. Тий, хуулинд ор. Гадны нөлөөллөөр. Тэгээ ярьж байгаа юмнууд нь. Тэгэд ер нь бол энэ Монгол оршин тогтнож ирсэн мориноосоо буугаагууд дээрээсээ л үд зэрэгтэй оршин тогтнож байгаа шүү дээ. Тэрнээс биш тэр үед мориноосоо буудсан болоо тэгээд аль нэг улсын колон оршин тогтнол байхгүй байсан болов гэж боддог. Тийм шүү. Түүхийн бүх цаг үеийн монголчуудын уруудад ороос ялан мандсан түүхэнд хамгийн их гавь байгуулж исэн
хүнээс өөр амьд бити юу гэвэл морил баг. Одоо манай эзэнт гүрэн одоо Монголын эзэнт гүрэн чинь бол юугаараа илүүрхчихсэн гэхээр л ерөөсө хурдыг л эзэмшижсэн байхгүй. Ягаад тэгэхээр техник байхгүй үед чинь ерөөсө нөгөө адуутай дайчин бүр адуутай 2 морьтой. Тэгэхээр чи маневр сайн хийжсэн хурдыг эзэмшижсэн. Явган үнтэй байлтгаар чи одоо морьтой хүн дорн ялна үсттэй. Тэг шүү дээ. Тэгэхэд бус дорн бол манай Монгол орн шиг бүх зэргийн морьтой байж чадаагүй л байсан байх гэж боддог. Тэгэхээр тухайн цаг үедээ бол хурдыг л одоо бол энэ шинжлэх ухааны технологи чигсэн хаана л одоо интернетийн хурд, пуужингийн хурд бүх юм хурдыг эзэмшсэн орн л тэргүүлж шүү дээ. Тийм шүү. Тэгэхээр Монгол тухайн үедээ бол хурдыг л эзэмшижсэн байхгүй. Хэр подкастын ивент тэтгэвч Актив 100 тижээлэнд энэ сарын сүүлээс эхлэн бүх малын эмийн сангуудаар үржлийн адууных, даагных, уяаны ихэн дунд уралдааны үеих гэсэн ангиллуудаар үйлдвэрээс хэрэглэгчийн гарч шууд хүрэхэд бэлэн болсон байна. Ивент тэтгэгч адууны дээд зэрэглэлийн тижээл Динауина Актив 100. Монголчуудын энэ морьтой холбогдож байгаа бүх энэ өвлөгдөж ирсэн өв соёлыг нэг харлуулах бодлого бол нэлээд ширүү явлаа. Гэтэл мөнгө угаалт гэж ярьж байгаа энэ том өв соёлыг Адигийн баяр магнаахай соёлын гавьт маш гоё тайлбарлаж өгсөн тийм ээ. Тэрийг бас нийтээр үзсэн. Түүнээс гадна бид нар дэлхийтэй харьцуулахад бол бүр жижиг юм байна. Дэлхийн хамгийн үнэтэй адуу 70 сая $70 хүрлээ шүү дээ. Одоо та Америкт очиж дуудлага худалдаанд оролцсон баг тий. Тэс. Адууны ханш зах зээлийн үнэлгээ ер нь ямар байна? Тэр чинь ингээд нэг яг хаа адууг ингээд нэг хитэн ном болгоод удмаар нь ингээд хитэн 6% хаваагаад бот ном болгоод тэгээд удмынх нь өвөгдлөөр нь үнэлэгдэж байгаа юм л да. Тэгээ нэгдүгээр номны адуу бол нэг дундаж заралт нь бол $500,000 л юм бэл. 500,000. $500,000. Дэлхийн үнэлгээ. Тэр битүү уралдаагүй битүү даах шүү дээ. Амжилт үзүүлэлт даах тий. Тэгээ $500,000 дундаж. Дэлхийд олон улсад ийм үнэлгээ байхад бол Монгол бол бас тэгээд тэр 6 дугаар нүний удам уутайнууд нь бол ерөөс хамгийн багадаа $5,000 л байт юм бэл. зөө. Бүр дээд үн хөрсөн нь бол тэгэл 2-3 сая $, 5 сая $, 10 сая $ч хүрдэг юм байна шүү дээ. Уралдаагүй битүү тий битүү хатунд. Давхцсан нэг нь бол ганц нэг адуу бараг зарагдчихгүй тэр нь дуудлагаар ороход нэг хэдхэн хувийн гарахтал $100,000 болсон байт юм шүү дээ. Үгүй юу $100 сая $. $100 сая тий. Дуудлага худалдаанд очлоо, морин тойруулгын уралдаануудыг үзлээ. Зохион байгуулалтын түвшин хэрэг. Тэд нар бол маш мундаг л та. Олон зуун жил тэгээд зохион байгуулсан. Морин тойруулгын уралдаанууд бол ерөөс. Тэгээд тэр чин бооцоор дээр толгуурлж явж байгаа шүү дээ ер нь бол. Тэгвэл ер нь бол морин тойруулга бол ер нь бол яг морин тойруулгын уралдаан бол өөрийнхөө санхүүжүүлж босч чаддгүй юм л. Тэгэхээр яг хоо тэр уралдааныг авч үлдэхийн тулд улсаас нь бол ерөөс дандаа ингээ казиногийн дагуулад ингээ байгуулад өгсөн байт. Казино ингээд орлогынхоо тэдэн хувийг авч явж морин тойруулгаа санхүүжүүлж авч явсан тийм. Уралдаанаа хадгалж шүү дээ одоо. Тийм байна. Одоо энэ манайх ч гэсэн одоо төр засгаас одоо энэ манай үндэсний өв соёлоо авч үлдэхийн тулд бас одоо энэ компаниудыг хүртэл ивент гэж одоо нэг спорттой тим юм гарцсан ба шүү дээ. Одоо саксыг хөгжиж шүү дээ. Тий. Одоо ингээд нэг улааг саксыг ивент тэтгэхүүл одоо хуулийн татварын нэг хэдэн хувийн хөнгөлжүүлээ ингээд. Тэгээд ингээд сакс тэрэн шиг бас энэ үндэсний спорт руугаа бас төлхөө хийж өгөх хэрэгтэй байна. Багийн спортыг хөгжүүлэх бодлого том групп компаниудад маш том боломжийг нээгээд өгсөн. Тэрийг харин одоо үндэсний спорт руу оруулмаар гэж л бодогдтыг. Тэгэхээр гадаадынх бол морин тойруулга бол өөрийгөө санхүүжүүлж чадахгүй бац. Тийм бай. Тэгэхээр дандаа морин тойруулгын тэр казинотой зүг байдгийн тэр байхгүй. Одоо энэ үндэсний групп том компаниудын захирлууд боломжоор жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхэлж байгаа залуучууд моринд бас төлгөөцөх гоё орж ийн л да. Энэ хүмүүс ороод нийгэмд яаж харагдаж байгаа гэхээр мөнгөтэй хүн л морь үйд юм байна гэдэг зүйл харагдаад эхэллээ. Гэтэл энэ хүмүүний сонирхлыг хөндлөхгүй
Зүгээр л мөнгөний хараад байна. Мөнгөний л хараад байна тий. Тэр хүн юу сонирхоо юу зорж байгаа бол гэдэг сонирн биш энэ да. Тан дээр тийм хүмүүс л ирж байгаа үстэй. Зорчихсон. Тий. Морь уйлах гэсэн юм аа. Морьтой болох гэсэн юм. Морьтой болох гэсэн асуудал. Эрдэнэ. Та яаж хүлээж авч яаж өгөх? Би бол яг 8 ер нь яаж ингээл зааж зөвлөгөө өгөөл явуулна л та. Одоо таны энэ одоо насаараа бий болгосон энэ адуунаас хатуутай болъё, хурд залъя. Цаашлаад би нэг аймаг сум орон нутагтаа хордлуулъя. Аста азраг тавьж гэдэг юм ингээ зориг дээдсэн тань дээр очиход ер нь хэдэн сая төгрөг ер нь барьж очиж адуутай болох. Та бас удмаар ангилсан байгаа юу? Би удмаар ангилцсан л байгаа. Тэгээд яг хөө би ер нь унганд намар авчираа зарчдаг л та. Тэгдэг нэрээ. Тэгээд би бодсон юм аа тэр чи удмын хувьд бас ингээд магадлалын хувьд бол бас арай илүү удамтай энэ төр баг. Тэгэхээр чи ингээд тусдаа уун гарах болчиход шүү дээ. Тэгэхээр бас хэцүү. Тэгтээ зэрэг нэрээсээ бөөнөр нэг үн зохиогоол тэгэл өөрийнхөө нүдээр тэр улсууд удмын асууж байгаа шинжээ давбал тэгэл. Тэгээ би нэг жилд нэг 70-80 доног зардаг л та. Тэгээ нэг 70-80 доног авчираа зарах тэгээд нэг өдөртөө л дуусдаг. Эхлэх хүн 5 саяар л. Эхлэх хүн гэж ерөөсөө дээшээ байхгүй шүү дээ. Тий ерөөсөө бүгдээрээ нэг үнтэй би сая ярьлаа шүү дээ. Удмаар нь өөр баймаар боловч одоо тэрийг энэ муу энэ сайн гэж ялгаж байгаа юм шиг. Та бас олон жилийнхөө хөдөлмөрийг тийм өндөр үнээр бас үнэлээгүй л. Одоо 5 сая зах зээлтэй харьцуулах дата бол тий яг л норм нь болчиход байна. Тэгээд яг хоо ерөнхийдөө дандаа 25 та одоо тэгээд хөдөө орон нутгийнхан л их авд юм да. Хотынхаа авдаг гэсэн багтаа гэдэг. Хөдөө орон нутгийнхаа авдаг. Тэгээ очиод нэг ямар ч нэг 70% тал төгөх гэдэг шүү. Ховд говь болтойгоор бол ер нь хийх дуулдаа тий ховд говь болтой. Тэгээ нэг ер нь үндсэндээ нэг хэдхэн аймаг л авд юм л та. Нэг авсан аймгийнхан л эргэж ярьж яваад. Тий дорн говь, сэлэнг, ховд энэ гурвал үндсэн их авдаг. Тэгээ бусдаа аймагуудаар мэрсэр байх нь байна. Адуунд яг сэтгэлээ зориулж байгаа тийм хөдөөний хүн амчгүй байх. Та тэр ховдын Буян бат гэдэг байх. Тий. Цэвэр 10-ын Буян бат. Танаас авсаа дуулгоноос шурдлууллаа. Тэр ахыг дагаж ирнэ. Тань руу ховдоос их ч хүн зориуллаа та тий. Тэр хүн ч одоо бараг 10 жил байна уу авсан байна. Жил болгоно л унаг автдаг. Төрсөн нутаг Чандманыхаа 100 жилээр унган Монгол хязгаалan төрүүлэгдсэн байсан. Таны унган Буян бат тэгсэн үү? Тэгээ Чандман төрүүлэгдсэн байсан баг шүү тий. Азаргалаа харагдуулж. Азаргалаа хул азаргал. Тий хул азарг бид нар тул гэдэг. Одоо тэгвэл та Хадвасангийн Батэрдэн гэдэг хүнтэй 20 жил ингэж сайхан ингэж нэг ойлгосч морь үйж байгаа юм байна. Тан дээр хүн ер нь морь авчиж одоо юу л хийгээвэл яах вэ? Би одоо тэгээ уйддаг юм уу? Тийм үү. Тэгээд нэг Батэрдны юмтай тэгээ өөрийнхөө юмыг тэгээд өөрөө ч бас адуутай болохоор ч тэрийгээ бас уйх гэдэг. Хүү залууч байна. Харин хүү үйж мэдэх юм тий залуу. Би болчиход. Одоо тань дээрээс Монгол улсын хамгийн залуу тод манлаа төрлөө. Монгол улсын манлаа уяач бас өөрийнхөө гарын шавыг гаргалаа. Ер нь ямар хүн сайн уяач болд. Нэг гал дээр нэг 10-20 ингээд залуучууд 5-6 залуучууд байна. Тэрэн дундаас нэг юм уу хоёр нь л одоо морь хурдлуулад байгаа шиг. Зан төлөвийн хувьд ч юм уу ер нь ямар хүн морь хурдлуулад байна. Тэр чинь бас олон хүчин зүйл шалтгаан болно л доо. За. Тэгээд өөрөө бас одоо адуун дүүнэн сэтгэлээсээ дуртай байх хэрэгтэй. Дээр нь бас ухаантай байх хэрэгтэй шүү дээ. Чинь нөгөө энэ морь уйх чинь бол бас толгой ажил болт гэж шүү дээ. Одоо мэдрэмж толгой ажил бол. Тэгээд дээр нь бас тухайн хүний бас нэг ховзээ гэж үүдэг. Амны шиг ховзээ гэж үүдэг. Хэдий өөрөө чадвартай сайн байсан ч гэсэн сайн адуу таарахгүй бол тэр хүн эзэж байж болохгүй. Адуу нь ордон байж ич. Таггүй л шүү дээ. Нэгт. Тий. Тэгээд өөрийн авьяас. Тий. Ухаан.
Хүмүүжил энэ цаг үед. Тэгээд бас арх уугаал ингээл байвал хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. Ажил хариуцлага алдаал тэгэл. Яг зөв. Цахилга баттай байх хэрэгтэй. Тэгээд энэ мал мор уйх ч ерөөсөө хүнийг ер нь бол бас цаг наргүй байж шүү дээ. Тэгэл ерөөсөө хариуцлага их өндөртэй. Хөдөлмөрч бай. Хариуцлагатай бай. Сахилга баттай. Тэгээ сахилга баттай хэрэгтэй. Сахилга бат бол спортын хамгийн том зарчим юм шиг байна. Тий. Эрдэнэчилүүн манлаа шарган. Бид хоёр нутаг нэг дор байт. Эрдэнэчилүүн манлаахтаа хаяа бас ингээд ярина. Та шарга газрыг 6 төрүүлгэлээ. Ер нь яаж 6 төрүүлгэв гэсэн. Яаж 6 төрүүлгэсэн бол саа байсан болохоор гэдэгхгүй. Тэгсэн чинь надаас өөр хүн байсан саа байна. Харин би сайн ч уйсан. Гэхдээ би сахилга хоттой байсан. Шар газрыг төрүүлнэ гал гэр дээр хүмүүс ирнэ арх задлна би хацраа хөтлөл яваад өгдөг гэсэн. Би нэг ч амсаагүй. Би өндөр сахилга хоттой байсан болохоор шар газрыг 6 төрүүлсэн гэж хэлжсэн. Тэгээ тэр бас л нэг мөн өгөлтэй арх руу ёнк гэж орсон. Өөр хүн хэлсэн бол 6 төрүүлгээ чи 2 төрүүлэх юм уу 3 төрүүлэх жишээтэй. Тэрий чинь хайрлж гаманж одоо жишээ нь манай Эрдэнэчилүүн тод манлаа чинь өвөл уралддаггүй байсан шүү дээ. Тэр адууга хайрлж байхгүй өвлийн хайр үзэгт. Одоо тэр өвөл хавар уралддаг байсан шүү дээ. Тэгэхэд ерөөсөө уралдаг хүн шүү дээ. Тэр чинь адууга хайрлаад хөл гарын яаж бүтэн байлгаж өвөл уралдаагүй дээрээ төрийн наадамд 6 төрүүлж 2 хайрцсан шүү дээ. Хэрвээ өвөл хайрцсан бол өвөл уралдсан бол арай л эрт хөлн солирхосон бол. Дээхэн үед тэр морь уйжсэн маань нутгийн ах нар тэр. Би ер нь морь уйж явахдаа адууны хөлөнд нэг ордог юм да. Одоо энэ адуунуудыг үйсэн ч ерөөсөл хөлийг нь харгалж чадахгүй гэл. Энэ адуутайгаа холбоотой юу? Адуутай холбоотой. Энэ адуу ирлицэнтэй холбоотой. Энэ ирлиц адуу чинь ямар нэг хол дуруулах зорилт байхгүй шүү дээ. Ерөөсөө нэг 2 минутын 2 км газар л уралдах зорилттой адуу шүү дээ. Зассан замаар. Тэгээд яг хоо тэрийг ирлицүүлж ийж яг хоо Монголтой холиод ингээд Монгол гүнээс хараад бас арай бүх болж байгаа гэсэн хэрнээл энэ адуу чинь хөл нь бол үнэ хэвэрэг. Яагаад 50% гэдэг вэ гэдгийг л багт шүү дээ. Яг үнэ аль талаасаа 50% лав төрсөн байгаа шүү дээ. Тий. Тэгтэл манай Монгол адуу бол өөрөө бүхэлдөө. Чин байгалийн хатуу ширүүн уур амьсгалаар олон мянган жилийн үгээр энэ уур амьсгалыг даваад унаа идэлгээ даваад гараад ирсэн адуу шүү дээ. Одоо ингээ үржүүлэг санийх тэр ингээ ярьснаас удам уу хэв шинжүү гэдэг нэг юм хоёр тал гарчлаа шүү дээ. Тий. Та бол удам гэдэг. Удам гэдэг. Ер нь бол хурдан мөрний шинж байх нь байна л та. Би бол их шинжээр их олон жил хөөцөлдсөн баг. За. Одоо бараг 14-5 тагаас ингээл хурдан мөрний шинжээр хөөцөлдөл хурдаа адуу болгоныг үзэл энэ судлаал бараг л тэгж явсаар байгаад 40 гартлаа шахуу явцсан шүү. Ямар ч 40 нас хүртэл явсан. За. Тэгээд үнд гүцэгдээд ерөөсөө энэ шинж болол ерөөсөө айхтар хамаагүй байт юм. Ерөөсөө л удам л байт юм байна гэдэг. Удамтай хатуу тавхиад байна. Тий, удамтай хатуу тавихгүй. Гэхдээ бас удамтай болгон бас тавьдгүй маас. Нөгөө бас тэр хоёр эцэгхийн аль чанар нийлээд тэр тэнцэл гэдэг чинь тэрийг яриад байгаа. Ээж аваас аль чанараа авторх уу гэдэг чинь хатуу сонь шүү дээ. Тэгэл аль сайн чанарыг авторсон л хурдаа хатуу төрж байгаа байхгүй. Та одоо хүүхэд байхдаа тэр 14-5 та байхдаа адуутай болж эхэлж исэн. Одоо ингээд адууга харахад та яг мөрөөдснөөрөө амтарч чадж байгаа юу? Чадж харахад хэрэг. Тий. Чадж байгаа. Одоо тэгээд энэ орчин үед чинь бол одоо уяач нь мэрэгжлийн уяач үржүүлэгч хоёр бас тусдаа болж хөрж байна. Дээхэн үед бол уяач чинь өөрөө адууга малалт чинь те үржлээ хий чинь уй чинь бүх юма хийдэг байсан. Гэтэл энэ сүүлийн уяач нар чинь бол одоо
мэрэгжлийн зөвхөн мораль байж шүү дээ. Эмчтэй болсон. Эмчтэй бүх юм нь тусдаа маллагчтай унаач хүүхдтэй ерөөсөн морой уйхал хүрхт. Тэгэхээр үржүүлэгч гэдэг нь тусдаа салж эхэлж байна л да. Таавал үржүүлэгч. Яач? Яач үржүүлэгч. Үржүүлгээ өөрөө. Одоо үржүүллээ тэгээд нөгөө Батэрд нүтэр чи хамтарч байдаг болохтой зэрэг манай адуу гэж ярьдаг. Миний адуу биш, манай адуу, битэрийн адуу. Тэгээ нэг миний үржүүлсэн адуунаас нэг 12 жилийн өмнө улсын наадам завсаргүй харагдсан байт. Бүсдэг 14 жил. Бүсдэг 14 жил. 10 гэдэг чинь их тоо шүү дээ. Тэгээд жил болгоны унаг төрийн наадамд харагдана гэдэг чинь бас хэцүү л байт юм л та. Манай адуу гэхээр бид хоёрын адуу гэж ярих бас гоё сонсогч. Тэгж байгаа үст. Ирчүүдийн нөхөрлөл бас нэг нэгэндээ итгэхээр бас гоё юм аа. Одоо тэр хүний ялж мандаж явсан үе, нийгэм цаг үед ялагдж явсан үе, бүхэл үед нь та яа. Бүхэл үед нь тэгэл эн чинь хүний амьдрал чинь дээшээ доошоотой шүү дээ. Тэгэл савлан тэгэхэд бол яах тэгэл. Эн чинь тэгээд ямар мандаж явахтаа мандчихад гутарж явахтаа ямар яах вэ ш тэгэл бүхэл цаг үедэл хоёлаа хамт туулаад үтэх ирж байгаа ш. Муудаа сайтах ч үе байж ш тэр. Занзангаа болцсон. Тий занзангаа болцсон. Таавал гэхдээ эцсийн дүндэл хэлэхдээ зэрэг хүний ер нь юу жудаг гэж нэг юм байх хэрэгтэй л гэж боддог. Энэ залуу бас тий. Аль аль нь л жудагтай байх хэрэгтэй. Нэгээ хайрлах. Хүндэх тий нөхөрлөлтөө үнж байх. Таавал адуундаа битгий санаа зовоороо л гэж хэлдэг. Тий. Уцаар ярихтаа. Тий. Тэгэл ерөөс тэр адууга тэр хүн ажиллаа хийгээл явна би тэр адуу малын асуудалд ерөөс оролцох ч биш. Толоог нь өтөхгүй. Адуун дээр. Янзын хайз юм. Манай Батэрд нь бол бас аргагүй басна гэж ятагт. Тэрээс тэр адуу малын ажилд оролцох шүү дээ. Одоо хэдэн адуутайгаа ч мэдэхгүй шүү дээ. Цэвэр итгэлцэл. Тий. 20 жил болоход унганы тамганд 2 удаа л очсон шүү дээ. Тий, 2 удаа очихдоо тэрүүгээр бас амтэн хүн өмүүлээд ажил хийхгүй болохоор надад төөгдөд явсан шүү дээ. Надад төөгдөд. Тийм л өрөндөө. Адуучин манай шаргыг унж усад төрүүлж байсан. Шараа гэдэг токхийн дуу байдаг хаа тий. Манай тэр бол мундаг адууч шүү дээ. Адуучин хүн ер нь ямар байх хэвээр бол. Адуучин хүн нүдтэй байх хэвээр. За. Бас толгойтой байх хэрэгтэй. Ерөөсөө ингээл нэг адуугаараа ингээл азар гадуугаараа орохтол ерөөсөө гүйлгээл харахтал өө тэр адуу алга байна. Тэр нь дутуу байна гэж. Адуучин хүн тийм л байх гэдэг ерөөсөө. Манай шараа бол гайхалтайс адууч шүү дээ. Миний нэг 300-а дохин адуу байгаа. Батэрдний нэг 200-а дохин адуу. Тэгэл манай туслах уяачин залуучуудын адуу гэл ингээл 7-800 адуу. Тэг ганцаараа. Тэгэхэд бол ганцаараа мална. Тэгэхэд бол ерөөсөө тэр адуунуудыг бүгдийн зүсийн тэр азарган тиймгүүгээ кодтой мэднэ шүү дээ. Нөгөө манай охин адууч бүгд кодтой хувийн дугаартай. За. Кодтой нь хэлнэ шүү дээ. Аргагүй нүдтэй мундаг. Тий. Старахгүй бас адууч хүн шүү. Маа тэр хавьд багтаа байсан. Тэгээд би нэг адуу сураглаад фэйсбүүк дээр зар тавь байжсэн чинь ах сураг гаргаж эхэлжсэн. Тэгэхэд нүдний болонд нэг л танил тамга харагдсан юм аа. Айхтар гэрх. Харин тий гэрхаа ерөөсөө тэр чинь малчхан одоо тийм бас дутагтаад байна шүү дээ. Одоо ерөөсөө малд явдаг хүн байхгүй болсон ерөөсөө. Ингээд адуунд явдаг байх чинь ерөөсөө өөрийнхөө адуунаас гадна тэр одоо нутаг дэвсгэрт нь байгаа янз бүрийн адууг очиж бүртгээд тамга тэмдгийг нь хараад нүдлээд авчдаг. Тэгээ хүн ерөөс орлын хүн болохтой зэрэг хэлж өгдөг байсан шүү дээ. Малд нүдтэй хүн гэдэг чинь л тэрийг хэлдэг баг. Тийм бай тий. Тэгэхгүй ингээл өөрөө адуу шил хажуугаар нь тавьхгүй авчвал тэр ямар малд нүдтэй юм баг. Одоо морины уяанд ингээл эхлэхэд даваа хугаа нэг гоё өгүүлж ирсэн. Говь Эрдэнэчлунгаа тэр айл тэр чигээрээ хөдөлж ээж морь одоо ер нь хортолж байна да. Танай гэр бүлийн хүн бас адуунд бас айхтар дуртай тий. Тий морин дээр үнчиж гэл. Тий манай эхнэр бол адуунд дуртай. Тэгээд өвөө нь
бодлоготой зэрэг чулуун гэж юм байсан. За. Энэ Төв аймгийн Сэргэлэн гээ. Нөгөө 1154 моринд алаг мөр ам ууцлсан байт. Төв аймгийн 40 жилээр. Тэгээ манай эхнэр бол үнэхээр морин дуртай л та. Морин дуртай. Тэгээд ер нь бол нэг ингээл би чинь ингээл адуу мал аавн мөнгө төгрөгөө өрнө. Тэгэхэд ерөөсөө юм хэлэхгүй шүү дээ. Ингээд залуу байсан. Бас мөнгө төгрөг таарах хүн л байлаа. Тэгэхэд би чи аваачаал Хятад руу яваал улсад дайрагдсан үрээгээ 5 саяар зараал. Хятад аваачаал нэг мороор өгөөл ирдэг хүн шүү дээ. Тэгэхэд юм дуурахчих. Хийж байгаа юм чи хүндтэй. Тий ерөөсөө тэгэл ингээл нэг мөнгө олдно. Ерөөсөө би дандаа атуу мал авчихна, гүү мал авчихна. Одоо би нэг чинь нэг жилд нэг 20 сая төгрөгийн орлоготой байх үед л олон жилийн өмнө би чи 15 саяар л ихмэр авчдаг байсан. Тэгэл ерөөсөө жил болгон ихмэр аваад тэр нь бүтлгүүтэл нэг бол гүүгөө явчихна, нэг бол хөлгүү болчихно. Тэгэл нэг хэсэг ихмэрэнд баларсан шүү дээ. Тааш ихмөрөөр эхэлсэн юм шүү дээ. Тий, тэгэл яг нэг ийм үг байт юм л та. Нөгөө ихмөрөөр өмнө идэг гэд. Тийм үг байдаг. Тэгэн гутал би ихмэр аваад идэг гэсэн. Тэгээд л тухайн үедээ мөнгөний ханш чанга байхад би чинь 70-80 саяар ихмэр авцсан л байдаг. Ямар мөр авч удаа? Скватраас л янз янз юмар аваад. Нөө Монгол мөрөд Монгол мөр уралж байгаа үед. Тэгээд тэрний буйд ч юм уу тэгэл олон хурдан адуу төрсөн. Сүүл үед нь гүү их авсаа. Тэгэд. Бээр нэг хүнтэй адуу зарж үзээгүй хамгийн анх нэг лавсрангууд нэг даагус дам үзүүлсэн даага 100 саяар гэсэн. Тэгэл хамгийн дээдлэн. Тий 100 саяар л гэсэн. Тэрийгээ өөртөө шингээхгүй ерөөсөө шууд л дээр мөнгөний мэл скватер бол 180 сая төгрөгөөр халдсангаас би 20 гоо ачаал хэрэгжиж. Та ерөөсө бүх юм адуун зориулж. Бүх юм адуун зориулсан. Тэгэхэд харин манай эхнэр өстө адуун зориуллаа гэж ганц ч юм хэлж байгаа. Тэгээ яг хөө тэрний үеинд саа дотоо болсон л доо. Одоо ч гэсэн тэгэл ерөөсөө тохиж байгаа газаргуудын охин төлийг цуглууллаа шүү дээ. Сая манай хөө чин тэр төмний харийн төрсөн дүүнийг охин унгал 50 саяар авчихсан шүү дээ. За. Хүү бас адилхан яваад яг нөгөө аавынхаа юм гээ сайн адуунаас сайн юм төрнө гэдэг ерөнхий урдаа адуу гарах зарчим ойлгоцсон юм чинь тэгэл. Одоо тань дээр шав орё. Таны энэ уяаны эрдэм, амьдралын писо, адуун тайртай энэ бүх зүйлээс чинь суралцъя гэж холбогдож ярьж зорж ирж байгаа залуучууд ер нь хэр. Байна. Одоо манай дээр 6-7 залуучууд байна. Тэгээд тэднэр бол хөөрхий бүгдээр л яад юм л та. Ингээд цалингуу ажиллая. Морин уух эрдэм сурыг гэж ирдэг. Ирээдүг харцсан. Тий. Тийм улсуудыг чинь тэгээд ямар би ч бас зүгээр байлгаж болохгүй шүү дээ. Одоо ямар ийм нийгэм чи ямар хүний зүгээр зарна гэж байгаа хэрэг. Тэгээд нэг өвөлцөн болоо явахтай зэрэг би намар нэг даагаг тэр өхөн хамаагүй нэг даагаг бол явуулдаг. Тодмонлаатун садуутай болоод эрдмээс нь суралцаа явуулдаг. Тэгээд ээж авдаа хэлгоо очихно. Тий, тэг ямарчсан. Тэрнээс эрэхтэй бол хөрхи амтд бүгдээр л үнэгүй зүгээр л ажлыг чийгээл мөр уях эрдмээ чинь сургал гэж ирдэг. Ер нь бүгдэнд нь одоо мор уях эрдмийг сургана гэхээр одоо за бүхүүл ингээ бэлтгэл хийж байгаа. За та хоёр одоо энэ барьснаас ингэнэ гээл. Мор уях эрдмийг заа сургана гэдэг өөрөө юм. Ямар арга барил. Өөрөө ингээд уйж байгаа мороор бол битээр үлгэрлээ шүү дээ. Морин дээр. Одоо энэ ийм ажил хийн. Тэгээд ингээд ийм ажил алдаа оноо ийм байдаг гэл ярьж өгнө л дөө. Тэгээд миний шавнараас чинь тэгээд одоо Налтай очроо гарлаа. Дуучин Баатар хоёр алдартай. Тэгээд ер нь хоёлаа мондог уяачнаар шүү дээ. Бас Монголын өнгийг тодорхойлж байгаа. Ялангуяа их насны мөрсөө хийж байгааз. Алтай очир чинь 2-4 их насны 2-4 их урдын 4 авлаа. Дуучин Баатар чинь улсад их мөр төвлөгөө гүчгсэн. Олон ам хүзүү авлаа. Тэгээд их урдад төлгөөнийг төрүүллээ тий. Зоос борыг сонгол тархаллаа. Тий ингээл ерөөс. Тэгээд
ер нь бол энэ өв соёлоо бол тэгэл энэ адууны удам угшил уян эрдмэ бол би дандаа л залуучууд зөвлөж явдаг л та. Одоо нэг хэсэг ингээ сунгааны нэг хэсэг улсууд байхад л ингээл уян дээгүүр нь очиод ингээл өө чин тэгцсэн байна, ингмээр юм байна, тэгмээр юм байна гэл дандаа л илүү өгүүлж явдаг. Та одоо ингээ шавнартайгаа ингээ цуг ингээ хараа бараанда буудаг тий сунгаанаар. Манай сунгаанаас за лав 3 мөр энэ жил уустай авах гэдэг. Нэг нь бас орж магадгүй 4 орох гэж байна. Нэг тэгж ярьсан тохиолдол байдаг гэж би нэг сонсч байсан. Тэгжсэн юм уу? Хэдэн оны дээр? Мэдхгүй их морин дээр л тэгсэн. Их морин дээр гэсэн. Их морин дээр тэгээд ер нь 3 мөр орох байх гэсэн гуруулаад орсолдоо цагаан ташаат халиу мөр дэлгүүн 3. Тэгэл тэр жил чинь бас ингээд 3-4 шавнартайгаа яасан. Тэгээд тэр чинь улсаас хичнээн айрыг авцсан байлаа. 10-аад айрыг авцсан байлаа. Бүс мөсөөс 40-50-аад айрыг авцсан. Тэгээд яг шавнар бол яг ингээд цол аваагүй улсууд зөндөө байна. Нэг жил гэтэл миний чинь 10 шав улс бас тумаар харагдсан байсан. Бас тэрүүгээр бас бахархчихлаа. Бацмөрийн найнах тань дээр дагжмаар байдаг. Бацмөрийн найна байх. За олон залуучдыг ирээдүйн амьдралд нь бас хөтөлж ирээдүйн одоо тэр их хурдад нэг 5 шавн 5 азраг харагдуулчаад байх. Хөвтэй хүмүүсийн бас нэг байж магадгүй л. Тэр хинтэд болдог их хурдаар ононгоо хүү төрүүлгэж хамаатнууд 4 шавн азраг харагдуулсан байсан тий. Тэгс. Их л гоё юм. Тэгээд таны энэ одоо хийж байгаа үйл хэрэг залуу байхдаа өөрийнхөө одоо уяаны эрдэм чадал ямар ч адуу би бас хайрагдуулж чадах хэмжээний хүн шүү гэдгээ баталсан. Улсад их нас төрүүлгсэн, их хурдад төрүүлгсэн. Одоо шавнар нь ингэ явж байна. Шавнарын шавьгээд одоо залуучууд ахаа гарч ирж байна. Хүн зөвхөн уяаны эрдэм заахаас гадна амьдралын нэг том философиг ойлгуулж байна. Бие авч явах, цэвэрхэн хувцлах, хүний хажууд үг хэлээ одоо яах их гэдэг. Тийм бүх юмыг та бэлдэж гаргасан байна л та. Тийм тэгээд шавнар их мундаг. Тэгээд тэрийг чи ингээд дагуулж жагаад бас нөгөөдөлдөө бас гайгүй бас адуутай үнтэй бас нөхөрлүүлж өгөхгүй болохгүй шүү дээ. Материалтай холбож өгнө шүү дээ. Хүл амьдралыг нь шийдэж өгч байна. Бүхий олон сайхан багш нарыг харахад бас буянтай амьдаа гэсэн. Одоо морины энэ олон сайхан том уяач нарыг харахад бас өөрийн хүүхдээс гадна хүний хүүхдэд ингэж хандаж тустай гаргаж уяах морийг нь бэлдэж өгч уургыг нь бариулж явна гэдэг бол бас л буянтай том ажиллаа. Нийт бас одоо энэ үзэж байгаа үзэгчдийнхээ өмнөөс бас танд баярлалаа гэж хэлмээр. Одоо цаг үйл юу харагдж байна гэхээр яг үндэсний спортод нь харагддаг таахгүй. Өвлөгдөд. Энд чинь одоо миний уяач болох чинь ерөөс үндсэн үүрэг бол энэ өв соёлоо энэ мор уяах эрдэмэ энэ хурдаа одоо бий болох хооч үедээ ерөөсө түүчээлэн үлдээж эн чинь олон мянган жил ингээл ирсэн юмыг л би нэг дамжуулах түүчээлэгч ерөөс тэр үүргээ л гүйцэтгэж чинь гэсэн. За өнөөдөр одоо ингээд Hair podcast гэдэг юм подкаст жил бодож сэтгэж ингээд хийх юмсан гэдэг мөрөөдөлтөө хөтлөгдөж арга замыг хайж TV телевизтэй хамтраад ингээд эхний тухаар хийлээ. Морины салбарынхаа асуудал гаргалгаа болоод өөрийнхөө амьдралын талаар ингээд бага хугацаанд бас ингээд ярилцах юм подкаст ингээд эхлүүллээ. Эхний дугаарт бас та оролцлоо. Тэгээ танд маш их баярлалаа. Тэгээ подкастын талаар бас танд нэмж ярих юм юу байна? Надаас асуух зүйл бас юу байна гэх нээлттэй байв. Тэг юу ах вэ? Тэгээ цааш нь өргөжлүүлээд ингээд олон сайхан хүн оруулаад ингээд олон төмний хүртэл болгоорой л хичээлээ та. Хичээж ажилланаа. Маш их баярлалаа. Миний подкастын нэр Hair гэж байгаа шүү дээ. Харин тийм л. Hair гүйл одоо монголчуудын адууны бас галц ус гэж ярьдаг тий. Тий, ер нь бол Монгол адуунд бол үндсэн зүс Hair шүү дээ. Одоо тэгээ Hair гэдэг чинь өнгөнд байдгүй өнгө шүү. Тэгэхэд л нөгөө байгаль дэлхийтэйгээ уялдаа тий. Hair талтайгаа холбоод нийтлэг байдаг болохоор нь Hair гэдэг зүс нэр том явуулсан болов гэж боддог. Дүүн подкастаа нөгөө Hair гэж нэрлэдэг учраас миний анхны адуу Hair адуу.
Миний өвөө над өсний дахнаар охин хээр унгоо гэж байсан юм бэл. Тэгээд тэр хээр адуу одоо намайг адуутай болгосон. Тэгээд тэр хээр адуу энэ подкаст бүтгэд бас хамгийн их тус нэмэр өгсөн. Надад байнга тусалж идэг. Миний өвөө одоо байхгүй ч өвөг өгсөн адуу надад нэг амьдрал төшөгдөл хуруулж явдаг. Анхны машин авахд тэр хээр адууны удмаар машинтай болчихлоо. Байр савнд орох. Ер нь амьдралын том алхмууд янз бүрийн юм дандаа тусалдаг. Энэ подкастаас бүтгэд бас тэр адууны удмын адуу бас зарагдаж санхүүгийн дэмжлэг үзүүлнэ ч гэдэг юм уу. Тэгээ энэ хээр зүсийн хээр адуу надад их утга учиртай байна да гэд подкастынхаа нэр хээр гэж гоё утга төгөлдөр өгсөн юм байна тий. За ингээд одоо тод монлайхта маш их баярлалаа. Манай подкастын ивент тэтгэгч G&G International компани Active 100 тийжэл хамтран ажиллаж байгаа. За манай Монгол Улсын залуу алдарт байж Ганзэргийн Ганбаяр ах маань Active 100 тийжэлийг бас телевизийн байран дээр авчирсан байлээ. Танд одоо ивент тэтгэгчийнхээ бас гарын бэлгийг нэвтрүүлгээ подкастаа дуусгаад өгнө. Active 100-гийн талаар тий бас хэр мэдээлэлтэй дүү та. Энэ Active 100 ер нь сайн тийж шүү дээ. Энэ тэгээд сүүлийн үед бүр захиалаад энэ Монгол адуунд тохирсон найрлагаар захиалж хийлгэж байгаа гэдэгчсэн Ганбаяр. Тэгжил үйлдвэр дээр нь очиж уургийн нөгөө багсгаа тий витаминлэг ямар юм тохируулаад тэгээд Монгол нөхцөл тохирсноор захиалсан гэж. Яг тэгж байгаа юм лээ. За ингээд нэвтрүүлгийн бас нөгөө ивент итгэхээр хамгийн анх одоо нэгш дугаар гараагүй байхад ийм подкаст хийж байгаа гэхэд хамтрая ивент итгэя морийнхоо төлөө юм хийгэрээ гэж бас ивент итгэсэн G&G International компани Active 100 албан ёсны онцгой хэрэгтэйгээр Франц улсаас нийлүүлэн оруулж ирж Монголын хурдан морины энэ салбарт олон уяачдад бас нэг том ажлыг зохион байгуулж хэрэгжүүлж байгаа. Энэ компани хамт олон нийт одоо хүмүүст баярлалаа гэдгээ илэрхийлье. За ингээд өнөөдрийн одоо хамгийн ихний дугаарт Хинтээ аймгийн Дадал сумын уугуул Монгол Улсын тод монлоо уяач Монголын морин спорт уяжтай холбооны тэргүүлэгч гишүүн Хүрлийн Батүлзий ах маань өргөдөн оролцлоо. Танд маш их баярлалаа. Энэ 100 улсын наадмаар хоёулаа айргийн хашаанд нэг сайхан уулзаж цэнгэлтгэд баярын бишэлтэй уулзахын ерөөл өргөё. Ерөөл Батар шиг. За баярлалаа. За ингээд Hair podcast-ийн season 1 хамгийн ихний дугаартай хамт байсан үзэгчтэй баярлалаа. Эх 7 хоногийн пүрэв гарагийн 20 цагта 2 дахь дугаараараа маш сонирхолтой зочноор эргүү уулзах болно. Баяртай үзэгчтэй. Ивент итгэгч Адууны дээд зэрэглэлийн тэжээл Динавина Active 100